Мөн улсын хөгжлийн төв өмлөгийн яалтар тусламжийн засгийн их хэмж төргөн тусламжийн амьдуулах нийгэмдгийн тэргүүн гэсэн энэ залуу байна. Улам сайхан адил бидтэй байх хамтлагч ажилладаг юм аа. За мөн дээр нь халдвар төрчний судлах үндэсний төв их хэмж хүрэл очир гэж залуу ирж бас та бүхэн хичээл заах юм. За хичээл заагаас өмнө би та бүхэнд бас танилцуулгын талаар тодорхой мэдээлэл өгөх гэж бодож байна. Манай албад маань өнөөдөр энэ төв байгаа. Дээр нь бидний гүйцэтгэх ажлын чиг үүрэг маань юу гэхээр нэгдүгээрт нь юу вэ гэхээр засгийн газрын 2010 онд баталсан үндэсний төрийн тусламжийн сүлжээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэсэн ийм хөтөлбөрийн хүрээнд бидний үйл ажиллагаа явуулж байгаа маа. За ингээд эмнэлгийн яаралтай тусам төргөн тусламж гэж жоохон яг юу юм бэ гэдэгтээ бас та бүхэнд ойлголт өгье. Ер нь эрүүл мэндийн тухай хуулинд хүрч байгаа эмнэлгийн яаралтай тусламж гэж юу вэ? Төргөн тусламж гэж яг жоохон юу юм бэ гэж заасан байна. Энэ дотор эмнэлгийн яаралтай тусламжийг бол ямар ч үед үзүүлэхээр заасан байдаг. Тухайн газар дээр ос гэмтлийн үед боловсгүй өвчнөд тохиолдсон үед анхны шатны эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлнэ. Төргөн тусламжийн хоногдсон тэг дотор явж байхдаа эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлнэ. Эмнэлэг дээр очиод эмнэлгийн эрүүл мэндийн баг дотор очиод эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлнэ гэж. За эмнэлгийн яаралтай тусламж маань яг юу юм бэ гэж хүмүүс гайхдаг. Энэ маань өөрөөр хэлбэл энэ амьдуулах тусламж. Өөрөөр хэлбэл амь нас нь эрсдсэн тохиолдолд тэр хүний амийг дэмжих, тэр хүний зүрх судасны үйл ажиллагааг хэвэн болгох, докторжуулах юм богинохон хугацааны үйлдэл үүдэг. Бид нар ойлгохдоо их том юм ойлгоод байдаг. Одоо энэ хэдэн багш нарын маань заах гэж байгаа хичээл маань та бүхэн мэдүүлж зохих ийм шаардлагатай хичээл юм. Өөрөөр хэлбэл эмнэлгийн амьдуулах суурь тусламжийг ганцхан эрүүл мэндийн байгууллага үзүүлдэг юм биш ээ. Энийг бол хүн өөртөө буюу нөхөртөө хамгийн ойрын цэгээс шуурхаа зөв үзүүлэхэд ийм эмнэлгийн үйлдэл үүдэг. Энэ бол амь дэмжих, амьлуулах суурь тусламжийн үйлчилгээ гэдэг юм л. Тэгээ энэ ажил маань манай албаны болоод албаны чиг үүргийн дагуу энэ ажил байна. Хоёрт энэ гамшигаас хамгаалах улсын эрүүл мэндийн улсын албаны нэг үүргийг манай эрүүл мэндийн хөгжлийн төв гүйцэтгэдэг. Энэ маань сургалт болон мэргэжлийн баг хариуцсан үүргийг манай байгууллага гүйцэтгэх ёстой. Манай байгууллага дотроо бас бие биендээ гамшиг босдод яаралтай энэ амь дэмжих тусламжийг үзүүлэх чадвартай суралцсан баг ёстой гэдэг. Ийм үүднээс энэ сургалтын зохион байгуулж байгаамаа. За ингээд сургалт маань лекц дадлаг хэлбэрээр явагдана. Сургалтынхаа хөтөлбөрийн тухай товчхон тодорхой алтан зөвхөмж танилцуулаад ингээд сургалтаа эхлэх үү. Сайн. За бидний амьдуулах тусламжийн зөвлөмжийн талаар юу юм бэ? Энэ бол Америкийн зүрхний эмч нарын холбооноос гаргасан зөвлөмж байдаг. Америкийн зүрхний эмч нарын холбооноос 15 жил тутамд нэг удаа энийг өөрчилж шинжилж гаргадаг байгаа энэ зөвлөмжийг. Тэгээ 10 оных нь бол зөвлөмж өөрчлөгдөж гарсан байгаа. Тэгээ энэ зөвлөмжийг талаар л ярилцсан. Гэхдээ энэ 10 онд гарсан зөвлөмж нь юугаар онцлог юм бэ гэхээр илүү хялбархан болгосон. Хүн сандарсан үед бол их хялбархан алгоритмыг л хэрэгжүүлж чаддаг юм. Тэгэхээр их илүү хялбархан болгосон. Тэгээд бүгдэд бол одоо хийхэд амархан болгож гисэн байна. Тэгээ аль нь чухал юм бэ? Алийн төрүүл чиглэх юм бэ гэдгийг зааж гисэн. За тэгээд ерөнхийдөө Америкийн зүрхний холбооноос гарсан энэ зөвлөмжийн дагуу дэлхийн нийтээрээ ер нь дагж идэг юм байна. Одоо энднийхээс ямар зөвлөмж гарах нүгэ харж идэг юм байна. За энэ амьдуулах тусламжийг ерөнхийд нь бол амьдуулах суурь тусламж болон давшруулсан тусламж гэж хоёр байна. Суурь болон давшруулсан тусламж гэж хоёр байна. Суурь тусламжийн үед үгүй одоо. Ер нь суурь тусламжийг бол бүх хүмүүс үзүүлэх ёстой. 10 жилийн хичээлээр сургалтын програмд орох ёстой. Тэгээд замын цагдаа жолооны курсэд онцгой байдлын газар бүх газар энийг заах ёстой зүйл юм аа. Энэ суурь тусламж бол амьдуулах давшруулсан тусламжийг бүх эмнэлгийн байгууллагын бүх эмч совдогч бүгдээрээ суух ёстой. Энийг Америкийн зүрхний эмч нарын холбоо гэдэг технологитой зүйлс гаргасан энэ нийгэмдээс гаргасан зөвлөмжөөр бол ерөөсө 2 жил тутам заавал
багц цаг биелүүлсэн байх хэрэгтэй гэж. Лиценз авсан байх хэрэгтэй гэж заасан байна. Тэгээд нэг жижигхэн юм юуны нэрийн хуудас шиг юм өгчдөг. Тэгээ 2 жил удаад миний амьдрал тусламжийн хавцаа дуусчихна гэдэг. Тэгээд дахиад тэрэндээ сууж байгаа харагддаг. Одоо энэ соос дээр бол бас нэлээд хэдэн хүмүүс яг энэ амьдуудах тусламжийн зөвхөн амьдуудах тусламжийн штэ. Сургалтанд суугаад яг Америк стандартаар нь суугаад тийм үнэлэх хэвээр авцсан байлаа. Тэгээ 2 жилийн дараа дахиж өгдөг байх нь. За тэгэхээр лавшруулсан тусламжнууд ийм зүйл байх нэ. За амьдуудах суурь тусламж. Суурь тусламж бол ерөөсөө хувийн ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр гинт ингээд тохиолдсон нөхцөл та гинтийн юм тохиолдол болоход та тусламж үзүүлэх хийх хийж байгаа. За тэгэхээр аль ойр байгаа хүн тусламж үзүүлэх юм. Тэр сургагдсан ч бай, дадлагдчихаагүй ч бай, сургагдаагүй ч хамаагүй. Ерөөсөө тусламжийг үзүүлэх хэрэгтэй гэж үздэг. Ер нь бол огт үзүүлэхгүй байснаас үзүүлэл зүгээр байдгаа, дээр байдгаа гэж үздэг. Тэгээд яаж үзүүлэх юм бэ гэдгийг л одоо зарах. Яаж үзүүлэх зүгээр байх юм бэ? За тэгээд эмнэлгийн байгууллага юм бол заах чадвартай байх хэрэгтэй. Тэр ард иргэдэд бол одоо улс нийгмийн эрүүл мэндийн боловсруулахад энэ хичээлийг орох чадвартай байх хэрэгтэй гэж. За тэгээд 10 оны зөвлөмжлөлөөр бүх хүмүүст адилхан болгоцсон. Тэгэхээр хийхэд амарч шүү дээ. Одоо нерат хэд байна, хүүхдэд хэд байна гэж бодоод авахгүй нь шүү дээ. Шууд л яах нь адилхан болгоо заагаад өгсөн. Инхээр илүү хялбар болчихдөг юм. Яаж сандарсан үед үр дүн нь илүү сайн болдог байх нэ. Бүгдэд ийм ижил аргачлалаар хийдэг байна. За тэгээ онцгой зүйлүүд бол байж байгаа. Жирэмсэн эмэгтэйж яах вэ? Хүүхдэд яах вэ гэдэг. Тэрийг юм тусдад дурднаа. За тэгээд схемдүүлэх ажиллагааны ерөнхий стандартыг та бүхэн мэдчихэж байгаа ABCD гэж байсан тийм үү? Тэгвэл одоо CABD болсон. CAB одоо өөрчлөгдсөн. Ерөөсөө амьслын зам чөлөөдөд амьсгал өгснөөсөө илүү үр ашигтай зүйл нь зүрхэнд массаж хийх юм аа гэдэг. Зүрхэнд массаж хийх нь амьсгалаасаа илүү үр дүнтэй байна гэж хэлсэн. Тэгээд зүрхэнд массаж хийгээ ихэнд нь ороод ирсэн. Гинт хүн хажууч байгаа хүн ухаалдаад унчлаа гэд хажууд нь байгаа хүнгээ ухаалдаад өгтгийгээд унчлаа гэд танд хүн уцаар ярихад та хамгийн түрүүнд яах нь зөвхөн массаж хийгээд чэйшийн гол гараа тавиад уцаад зөвхөн массаж хийгээд гэдэг зөвлөмжийг өгч болно. Тэрс чи хажууд нь байгаа хамрын чимгээд амраас амд амьсгал үг гэдэг тэгвэл хүн чадахгүй шүү дээ. Тэгэхээр зөвхөн массаж хийж болно. Массажаар ерөнхийдөө 20-30 минут тэр хүний амийг дэмжиж болно. Тэгээ массажаа илүү хүчтэй, илүү хурдтай хийгээ заасан. Иймэрхүү өөрчлөлтүүд бол орсон байна. За тэгээ ерөнхийдөө үхтгийгээд хүн унчлаа. Тийм байдлаа үхлийн өмнөх байдалд орчлоо. Тэгэхэд үзүүл бас нэг дараалт байдаг юм. Ерөнхийдөө бас нэг дараалалтай байна шүү дээ. Жишээ нь олон олцолдогчтой газар та нар яваад очичлоо гэх юм бол бас нэг дараалтын дагуу үзүүлэх шаардлагатай байдаг. Миний хамгийн ихний дараалал юу гэхээр аюул шууд аюулаас болгоомжлох хэрэгтэй гэж. Мэдээ шатж байгаа машин дотор өөрөө очиод тэн дотор ороод бас дэлбэрчиж болохгүй тийм ээ. Цахилгаан цохиудаад хүн кордоп унтсан байвал очиж барьж яваад өөрөө цахилгаан цохиучиж болохгүй шүү дээ тийм. Тэгэхээр аюул осол юу вэ гэдгийг заавал харах хэрэгтэй гэж. Дараа нь хариултыг шалгах хэрэгтэй гэж. Тэгээд тусламжлуудад дараа нь чэйшний шахалт. Тэгээд амьслын зам чөлөөлөх. Тэгээд амьсгал өгөх. Тэгээд дефибриллятор цохиулах. Ингээ яг нь дараалт маань ийм дараалттай болоод өөрчлөгдсөн байна. За аюул. За аюултай орчинд дахин аюул төртгөөс нэгдүгээр хамгаалах нь бас өөрийгөө хамгаалах юм шүү дээ. Энэ шатж байгаа машин, живж байгаа орчин, нурж байгаа барилга, цахилгаан мөн замаас гаргах зам дээр унтсан байж болно шүү дээ хүн. Мэдээж хорт могоноос могоод хатуулсан могон үеийг холдуулах шаардлагатай гих мэтэр. Гэхдээ бас за аюулаас зайлуулж яана гэдэг өвчтнийг хамаагүй бодчаад бас татаад байж болтгүй. Хэрэг танд боломж авах юм бол хүзүүний хөдөлгөөнийг заавал хязгаарлах хэрэгтэй. Ядангуяа гэмтэлтэй өвчтөнд бол хүзүүний хөдөлгөөнийг хязгаарлаж шүлэх хэрэгтэй. Жишээ нь морноос хүн тонгороод ундаг штэ. Тонгороод унахаар монголчууд яадаг бол очиод сэгсэрдэг тийм. Сэгсэрдэг тийм үү? Шууд болж яваа сэгсэрдэг. Тэгвэл сэгсэрхийн юм яах хэрэгтэй байна вэ? Хүзүүний гэмтэл байх вэ гэж бодох юм шин. Магадгүй тэр залуу хүн морноос унаад хүзүүнийхнээс нь хугарцсан байвал яах нь барьж аваа сэгсрээд нуцны хөндлөн гэмтэл болгочих юм штэ. Тэр хүн нэг бол насаараа дөрвөн хүчин хөдөлгөө хэвтрийн хүн болох нь. Аль эсвэл нуцны шок болоод хөндлөний шок болгож нуцны шок болоод хуваар хэвтрийн алдагдал болоод бүх цус сах руугаа явж штэ. Ингээд шок болоод насарчдаг байна. Тэгэхээр яах нь нэг өсөн морин унуулж байгаа юм болох юм шүү дээ. Барьж аваа сэгсрэн гэдэг бол
Тэгэхээр тэрийг сэгсэрч болохгүй нэ. Ер нь бол гэмтсэн үнийг бол хамгийн түрүүнд хүзүүний чиг хийх хэрэгтэй. Тэгэхээр эмчилгээ үйлчлэгээний маань амьд тусламжийн стандартт маань заавал хүзүүний чиг байх хэрэгтэй. Төрний машин дотор заавал хүзүүний чиг явах хэрэгтэй гэж заах хэрэгтэй. Тэгээ хүзүүний хатуу бэхэлгээнүүд заавал байх хэрэгтэй гэдэг юм. Ийм залтууд байх шаардлагатай болж байгаа маа. За дараагийнх нь хариултыг шалгах хэрэгтэй. Хариултыг шалгах ерөөсөө ухаан санааны байдал ямар байна вэ? Амьсгал ямар байна гэж шалгах юм. Тэгээд яадаг байсан? Зүрхийн чагнаалт тийм ээ? Зүрх мөрхийн чагнаалт. Тэгээд пульсийг барьж үздэг байсан тийм үү? Тэгвэл энийг бол пульсийг барих, энийг чагнах бол сандарсан үед нэгдүгээр хүн бол бараг тэмтэрч чаддаггүй юм. Магадгүй хүн тарган хүн байж болно шүү дээ. Тэмтэрдэхгүй тийм. Тэгэхээр энэ бол маш их цаг хугацаа алддаг зүйл юм аа. Тэгэхээр пульсийг ерөөсөө тэмтэрэхэ болжоо. Тэгэхээр яг үгээр ерөөсөө ухаан санааны байдлыг мэдээ. Ухаан санааны байдлыг мэдхийн тулд яг үгээр хамгийн энгийн команд хийх хэрэгтэй. Нүдэ нэгээрээ миний гарыг атга. Та хинбэ? Юу олдовч гэдэг юм уу те? Тэгээд яах нь? Хариу өгөхгүй бол өвдгөж үзэж болно. Чэйжин дээр ингээ хурууга ингээ дараад өвдгөд үзэж болно. Ингээд хариу өгөхгүй үеийн хүнийг ухаангүй хүн гэж үзнэ. Амьсгалыг шалгахдаа харах, сонсох, мэдрэх гэдэг үйлдэл шаардлагатай. Энийг нэг л үйлдэлээр хийнэ. Одоо та нар харж байгаа. Би одоо энэ хүний энэ ухаан зүг тийм амьсгалыг шалгахтаа чихээ тийм ойртуулаад чэйж рүү харна. Одоо би ингээд харж байхад миний чихэнд энэ хүний яах нь амьсгал сонсогдож болно. Хоёрдугаар үлээж байгаа салхи чихэнд мэдэгдэж болно. Гуравдугаар би энэ хүний яах нь чэйжний хөдөлгөөнийг харж байгаа юм. Тэгэхээр яах нь ерөөсөө татаад үзлээ хариу өгөхгүй чагналаа. Одоо яах нь ухаангүй байна, амьсгалгүй байна гэдэг үстэй тийм үү? Аль аль мэддэхгүй. Ингийн бол шууд цэхийн амьдлах ажиллагаа хийе гэж байна. Ухаангүй амьсгалгүй хүнд бол шууд цэхийн амьдлах ажиллагаа хийх нь үр дүнтэй цаг хугацаа алдахгүй зүйл байна гэсэн. За дараагийнх нь яах ёстой вэ? Тусламж дуудах ёстой тийм. За хүн мэдээж хүнээ ихлэ аюул асуу байна уугүй юунийг харчлаа. Дуудаад үзчихтэй. Амьсгалаа шаардчихлаа. Одоо яах нь? Тусламжаа дуудахгүй бол хүн ганцаараа энэ хүн тусламж үзүүлнэ гэж чадахгүй нэгдүгээр. Хоёрдугаар бол лавшуулсан тусламж юу эмнэлгийн ажилчдыг дуудснаар тэнд бол мэрэгжлийн тусламжийг үзүүлэх боломжтой болно. Өөрийнхөө чухал юм нь болохоор дефибриллятор ирэх хэрэгтэй. Би дефибриллятор гэдэг юм одоо энэ дефибрилляторын талаар энэ дараа ярина. За ингээд тусламжийг дуудахыг бол ерөөсөө мартаж болохгүй нэ. Зүрхний шахалтыг бол онцлоод хамгийн ихэнд тавьсан байсан юм уу? Сайн тавьсан шүү дээ. CABD болгоцсон гэсэн тийм. C дээр нь заахтаа бодоход яагаад юугаар заасан гэхээр минутанд 100-аас 120 удаа зүрхний массаж хийнэ. Гүнийх нь хэмжээ 4 сант байсан бол 5 сантаас дээш шахна гэж заасан. Тэгэхээр маш хүчтэй, маш хурдан шахаа гэсэн. Ингээд нэг хүн бол 2 минутаас илүү хийхэд бол ядардаг, ядрахаараа алдаа гаргадаг. Ядрахаараа алдаа гаргаад айгуул цэгээ буруу авах нь, хавир гуглж болох нь тийм хүнрэлүүд гарч болох нэ. Тэгэхээр 2 минут тум аврагчийг солих хэрэгтэй гэж заасан. За хамгийн эхлээд бол заавал яралтай тусламжийг дуудах хэрэгтэй. Энэ нь дефибриллятор байдаг юм аа. Тэгээ лавшруулсан тусламж үзүүлэх боломжтой болдог юм аа гэсэн тийм ээ. За олон улсын төчтэй үед ажиллах дараалалт гэж. Магадгүй сам дэвжсэн чинь нэг микроавтобус онцлогдсон байж байгаа л дээ. Тэнд өчнөө олон хүн байж байгаа. Тэгвэл та хамгийн түрүүнд хин туслах вэ? Хамгийн түрүүнд ухаангүй дуурахгүй байгаа хүнд нь туслах нэмэ. Хамгийн түрүүнд ухаангүй дуурахгүй байгаа хүнд нь очиод туслалаа. Туслахтаа саяных шиг шалгах нь байна шүү дээ. Хажуугаар нь аваад орцод юу вэ тийм үү? Тэрийг шалгах нь харчин. Тэгээ яах нь дуудаад үзнэ. Амьслыг сонсох нь байна шүү дээ. За дуудсан чи хариу өгөхгүй байна энэ хүн. Дуудсан чи хариу өгөхгүй. За тэгэхээр сонслоо. Сонссон чи яасан? Амьсгал сонсогдчих. Чэйж нь хөдөлчих. Чихэнд салхиулж мэдгэж чинь одоо яах вэ? Цаана бас зөндөө хүн байгаа шүү дээ. Дараагийн хүн дээр үү? Энэ хүн ингээ олчиход болох уу? Ухаангүй хүн байгаа шүү дээ. Тэгэхээр яах вэ? Ухаангүй хүн байгаа. Магадгүй энэ хүн тархины гэмтэлтэй удахгүй ухаан бүр муудаад хилэн унаад амьсгал нь бүглэрч магадгүй тийм үү? Тийм учраас энэ хүн ихтэй цаана бүр зөндөө олон ухаангүй хүн байна шүү дээ. Тэгэхээр яг үгээр энэ хүний ийм байдлаар оруулах. Энийг сэргээх байдал уу уурсгуурын байдал гэж. Хажууд чинь харлаа байлаа. Нэг гарын дэрсэлээ яг нь хөлийн нуглаад ингээ байрлуулчих нь доктортой байрлалд оруулчих нь. Толгойг нь гидэлгээд ингээд байрлуулчих. Энэ байрлалыг сэргээх байдал.
Энэ байдлаар оруулчаад дараагийн хүн рүү очиж тусламжийг үзүүлэх нэ. Дараагийн хүн дээр очиж шалгалаа саяны шиг. Аюул осод байна уу харлаа тийм ээ. Дуудлаа, амжилтаа чагналаа, сонслоо мэдэрлээ. Одоо энэ хүн амьсгалгүй, ухаангүй. Одоо яах вэ? Одоо бол саад тусламжаа өгүүлж эхлэх юм шүү дээ. За одоо тэр тусламж нь болохоор тусламжаа дуудаад энэ ухаангүй хүн байх шүүгээ дуудаад боломж өгөөд дуудаад яах вэ? Зүрхний шахалтыг эхлэх нэ. Зүрхний шахалтыг бол илүү чухалчилсан байгаа тийм. За ухаангүй амьсгалгүй бол бүх тохиолдолд зүрхний массаж гэдэг тийм үү? Чэйшин шахалтыг хийж эхэлнэ. Ерөөсөө цохилтыг бол судсын цохилтыг бол шалгахгүй нахна шүү дээ. Пүүс шалгахгүй нахна. Чагнахгүй нахна. Шууд хэлэх юм байна. За энэ хүүхдэд хийж байгаа байдал дээр аргачлалын одоо энэ аргачлал нь бол нэг л янз байх хэвээр. Чэйшин шахалтыг хийх цэг бол өвчүүний доод хагас. Чэйшний гол байх хэвээр. Өвчүүний доод хагас, чэйшний гол. Энэ цэг дээр байх юм тийм үү? Энэ цэг дээр байх хэвээр. Тэгээд хуруунуудаа хавирны дагуу тавих хэвээр. Хуруунуудаа хавирны дагуу тавих хэвээр. Тэгээд энийг төвчих хэвээр. Заримдаа одоо энэ дээр чэйшний гол байх юм. Яг энэ хэсэг дээр байж байгаа юм. Яг би гараа ингэ тавьдаг шүү дээ. Яг гар энэ яаж чинь. Гар нь зарим хүн шиг гар юм айгуу ийм байж болно шүү дээ. Манайд тэгэх юм бол энэ маань ингээд хүчин саарандаад байдаг юм. Тэгэхээр яг үгүй заавал ингэ төгчд татах хэрэгтэй. Төгчд татах хэрэгтэй. Хавирны дагуу тавих хэрэгтэй. Тэгээд оолын хүчтэй хатуу гадлагуудаар байрлуулах хэрэгтэй. Хатуу гадлагуудаар байрлуулах хэрэгтэй. Тэгээд чэйжээрээ яг дээрээс нь X дээрээс нь авах хэрэгтэй. Чэйжээр. X дээрээс нь авах хэрэгтэй. Зарим нэг хажуунаас нь том идэв хүмүүсүүд ингэж хийгээд харагддаг. Ингэж хийгээд. Ингэж хийж байгаа тохиолдолд нэггүй хүчин судраад байдаг. Мэдээж энэ радио онц судрах шүү дээ. Хүчин судраад байдаг. Хоёрдугаар амтхан цуцдаг, ядардаг. Энэ массажийг хийхдээ бол чэйшний хүчээр хийх хэрэгтэй. Чэйшний хүчээр. Одоо энэ чэйшний хүчээр хийх юм шүү. Тэгээд зарим үед харж байхад ингэ займчаад хоёр тишээ. Ингэ займшиг хийж болохгүй. Ингэвэл яг нь чэйшний гимтэл өсгөж болох нэ, хавир гуурж болох нэ. Энэ ба алдаанууд их гараад байна. Жохоо нандаад материал дотор үүдэг. Ширээ. Тэгээд яг үхээр чэйшний гол яг дээрээс нь дарах нь шүү дээ. Яг X дээрээс нь дараад тэгээд хурдан их нэ тий 0.5 секундд гараараа ингэж хийхгүй нэ тий. Ингэж массажийг хийнэ. За шахалт судралын хугацаа адилхан байх хэрэгтэй. Тэрнээс биш нэг хурдан игээд дахиж ингэж байж болохгүй байх юм шүү дээ. Иймэрхүү алдаанууд их байгаад байдаг. Цэгээ буруу сонгодог, гарын шулуун байдгүй. Тэгээд хоёр тишээ займчдаг, хэмэн жигэд ус байдаг гэх тэр алдаанууд нийтлэг харагддаг. Нэраа хөвгөд хийхдээ хоёр хурууны аргачлалыг хэрэгжиж байна. Хоёр хуруугаараа. За ингээ хоёр хуруугаараа энэ шүү гэдэг ингээд за ингэж дарна шүү гэж заадаг. Тэгэхээр энэ хоёр хуруугаар чи болохгүй шүү дээ гэдэг гараад идэв шүү дээ. Богино хоёр хуруу тавьчихаа нэг болохгүй. Энэ хоёр хуруугаараа ихнэ шүү дээ. Тэгээд чэйжин дээр нь ингэж хийхнэ. За эсвэл чэйжний хаталт нь гараад тавьж болно. Ийм байх. Ийм хийж болох юм шүү. За чэйжний шахалтыг хийхдээ 30 удаа чэйжний шахалт хийгээд 2 удаа амьсгал өгнө гэсэн. Тэгээ минутанд 100-аас 100% байна. 100-аас дээш байна шүү гэдэг. 100 хүрдэг байж болно гэж заасан байсан шүү дээ. Тэр нь зөвлөмжтэй 5 оны зөвлөмжтэй. Одоо 10 оны зөвлөмжтэй болохоор 100-аас дээш байна гэдэг цаагаад. Тэгээ хамгийн багадаа 5 цент байна гэж заасан. Энэ нэг 4 цент хүртэл хийвэл болно гэдэг байсан бол одоо 5 цент гэж заасан. Ингээд гүний нь илүү бодсон байна шүү дээ. Тэгээд бас нэг хүмүүст ингээд харж байхад нийтлэг хамгийн их гаргадаг алдаанууд юу гэхээр 10 он бүр онцолсон. Чэйшний тэлэлтийг хангадаггүй гэж. Чэйшний тэлэлтийг хангадаггүй. Жишээ нь ингээд дарчлаа тийшээчэндээ. Гэхдээ буцаахгүй ингээд дараад байдаг байна шүү дээ. Буцаахгүй. Ингээд буцааж иж энэ яах нь зүрхэнд цус орж ирнэ. Орж ирсэн цусыг би энэгээр шахах хэрэгтэй шүү дээ. Тэр та зөв массаж хийх юм бол цус эргэлтийн 30% хангаж байна. Зөв массаж хийвэл 30% хангаж байна. Тэгэхээр зөв цэг дээр тавих юм байна. Тэгээ хурдтай их юм байна. Тэгээ яах нь
илүү хүчтэй хийх хэрэгтэй байна. Тэгээд чэйшний хүчээр хийх хэрэгтэй байна. Ийм учраас амархан ядардаг учраас 2 минут тутам солигдно. Чэйшний шагалтыг 10 секундээс илүү завсарлах юм бол тэр хүний амь авах боломж муудаад байдаг. Тэгээд эмнэлэг дээр харж байхад бол ерөнхийд нь яаж юм гэхээр энэ талд нэг ширээний цаана нэг хүн зогсож байдаг, энд массаж хийж байдаг. Заавал ядарч юм боллоо гэдэг. Ингэнгүүт нөгөөх нь тэрүүгээр тойрж ирсээр л яг 10 секунд болчих гээд байдаг. Тэгэхээр яг үгээр яг ингээд массаж хийжсэн бол хажуудах хүн яах нь гараа бэлдэж ирээд тэгээ шууд солигдоод хийх юм шүү дээ. Тэгэхээр дараагийн хүн нь яах нь амьсгалын замын чөлөөлөд амьсгал өгөхөд бэлдээ зогсох нь шүү дээ. Энд дээр ингээд. Тийм. Амьсгалын замаа чөлөөлөд амьсгал өгөхөд бэлдээ. Тэгээд 30 хийчихээр нь 2 удаа амьсгал өгөөд тэгээд ингээд үргэлжлүүлж байх юм. Тэгээд дараагийн хүн суд авч иж болно шүү дээ. Тийм. Ингээд тойроод авахгүй болохоор бас тойрох завсрал тойр хөдөлгөөнөөр тойр байдлаар ингэж баг болж ажиллах амьд болсон чи үзүүлэх шаардлагатай байдаг. Тэгтэл 10 секундээс илүү завсарч байна. Дефибриллятороо цогцолдог. Цогцолчингуудаа авчаад монитор хараад зогсоод байна. Инхээр нэг 10 секунд болчиход байна. Тэгэхээр дефибриллятороо цогцолсонд бол шалахгүйгээр шууд массаж хийх гэх мэтэр энэ завсрахгүй байх талаар нэлээд сайн тусгасан байдаг 10 секундээс илүү. За ходод дүүрэн үед магадгүй энэ хүн бөөлжиж болно. Бөөлжих юм бол хажууд чинь харуулдаг яах нь вэ? Бөөлжин цэвэрчих нэ. Тэгээ буцаад массаж хийж болно. Танд магадгүй маск байхгүй гэж болно. Амьсгал өгдөг юм маск аамгүй байхгүй гэж болно. Энэ тохиолдолд таныг заавал бас амьсгал өгдөг хийхгүй. Заавал та энэ хүн одоо ингэж амьсгал өгөөрэй гэж хэлэхгүй нах нь шүү дээ. Гэтэл энэ хүн өөрчлөсөн байна тийм. Өөрчлөсөн үндэ амнаас аманд амьсгал өгдөг хэлэхгүй нах нь шүү дээ. Танд ямар нэгэн хамгаалах хэрэгсэл байхгүй та зөвхөн массаж хийгээд л болно. Ийм аамгүй маск байхгүй яах нь зөвхөн массаж хийгээд л болно. Харин массаж явал сайн түрүүчийн эслэр үр дүнтэй хийх хэрэгтэй. 100-аас илүү байх хэрэгтэй. За жирэмсний ядангуяа хожим үед бас анхаарах хэрэгтэй. Жирэмсний хожим үед. Жирэмсний хожим үед уургууд томорчихсон, доод хөндивэнийг дагцсан байдаг. Тийм болохоор жирэмсний хожим үед болжод өгöd яах нь баруун хажууд орно ивэс хийх хэрэгтэй. Баруун хажууд орно ивэс хийснээрээ доод хөндивэн чинь баруун талаар орж ирээд зүрхэнд сутгаж байгаа шүү дээ. Баруун тосгоо. Тэгэхээр доод хөндивэнийг ураг дарчхаар зүрх рүү цус орж ирдэг юм. Тэгэхээр жирэмсэн хүн амьд тусламжийг үзүүлэхэд үрдэн муутай байдаг. Яг тэгвэл хоосон зүрхэнд массаж хийгээд цус ирэхгүй хоосон зүрхэнд массаж хийж байгаа учраас үрдэн муутай байдаг. Үрдэн муутай учраас яах нь? Болжгүй доотлолт нь баруун ташаалгад орно, ивэс хийчихээр умаа зүүн тийшээ хазаагаад доод хөндивэн суллаад зүрхэнд цус ирэхнээ ингээд массаж хийгээд илүү үр дүнтэй байх нь амьд тусламж үзүүлдэг. Эмнэлгийн нөхцөлд бол яаралтай кейс рүү хандлагаа хийж авч болно гэж үздэг. Хамгийн гол нь завсарлахгүй байх хэрэгтэй. Энийг бид түрүү ярьсан тийм. Завсарлахгүй байх нь чухал юм аа. За тэгээ яагаад ингэж амьсгалыг их цөөхөн байвал зүгээр юм бэ гэж заасан юм бэ гэх. Амьсгал энэ бол чэйшний хөндийн дотоод даралт. Одоо энэ чэйшин дотор байж байгаа даралт гэсэн үг. Чэйшний хөндийн дотоод даралт. Тэгэхээр амьсгалын хэдий чиний их үг нь одоо 15 2 ч юм уу те ингээд өгсөн судалгаа хийсэн байна л да. Тэгээд 15 2 гэдэг амьсгалыг одоо өгөөд ирэхээр чэйшний хөндөд нь даралт үсэж байдаг. Чэйшний хөндөд даралт үсгэж чэйшний хөндөд дотор чи хөндөй байна уу чи ийм сул байна байгаа шүү дээ те. Энд чи ингээд дарагдчихдаг юм. Дарагдчихдаг. Цөөхөн амьсгал төхөөр чэйшний хөндөд даралт юм баг байдаг. Баг байдаг. Тэгэхээр чэйшний хөндөд даралт баг байхад зүрхэндээ цус их орж ирнэ дээ. Дүүлдэхтэй те. Инхээр артерийн дунд даралт нь өндөр байдаг. Артерийн даралт өндөр байдаг гэсэн. Артерийн даралт өндөр байхаараа титэм судасны цусаа хангамж нь өндөр, тархины цусаа хангамж нь өндөр байдаг. Инхээр зүрх болноо амьдлууд тусламж үзүүлж байхад бол бид зүрхийг сэргээх гэж байгаа. Химийн ажиллагаанд оруулах гэж байгаа. Хоёрдугаар хамгийн түрүүнд үхдэг эрэгтэн чинь тарих шүү дээ, тийм ээ? Декартикаас болчтой. Тэгэхээр тархиа хамгаалах гэж байгаа. Тэгэхээр энэ хоёрын цусаа хангамжийг бид тодорхой хэмжээнд цөөхөнд амьсгалд өгөөд барьж чадна. Тэгээ амьсгалын тоог бүр 6 болоход заасан. Багасгаа 6-аас 8. Одоо тэгэл
амьд тусламж үзүүлээд орж ирж байгаа хүнийг даамбугаа ороод ухаан жидогууд амьсгал өгөөд байдаг. Массаж гэдэг хийх. Энэ үл яг нь зөвхөн дэр цусных нэмжиг улам багасгаад байдаг байна. Ийм чавханаас яасан гэхээр хамгийн гол нь зүрхний массаж юм а гэж байна. За энэ сая даралт хэдий чиний өндөр хэдий чиний эргэн сэргэлт нь сайн байдаг байна. За дараагийн амьслын зам чөлөөлөх. За амьслын замыг чөлөөлөхдөө мэдээж амьслын замын бөглөрөл байвал эхлээд бөглөлийн гарах магадгүй хятаднаад амьсгалж иж болно. Амьслын замын бөглөлийн шинж илгээд ухт маань өөрөө чэйжин төв татагдаад байж болно. Энэ тохиолдолд яг үгээр амьслын замын бөглөг ажиллах шаардлагатай. Бөглөлийг ажиллах шаардлагатай. За ингэхдээ бол жишээ нь хүүхэд байл. Хүүхэд байвал яаж амьслын замын бөглөлийг гаргах вэ? За ингээд нэг хүүхэд ингээд аваад ирлээ. Ингээ хөхрөөд дээ тийм хятадч амьсгалаад байна гэж аваад. Одоо та яах вэ? Тэгэхээр энийг монголчууд ядгуулаа хаталт нэг цогчод гэж шүү дээ. А тэр шиг бас хүүхдийг бас тэгж цогч болно. Гэхдээ яах вэ гэхээр гар дээр мордуулаад эрүүг нэгээ татчихна. Шээжин дээр ингээд хол гараад байдаг хилчин биш. Тэгээд доош нь харуулаад ингээд цогх байдаг. Хүүхдэд ийм байдлаар тусламж үзүүлнэ. А том хүн хатсан тохиолдолд хасан тохиолдолд тусламжийг үзүүлэхдээ өглөөсөн үйд шүү дээ. Хасан тохиолдолд хэмсэн байр гэж байдаг. Энийг үзүүлэхдээ босоо байдлаас үзүүлж байна. Магадгүй юм хатсан байж байна. Мэдээч араас нь ч шууд барьд авбал цогцол онгоцгүй гэдэг. Тэгэхээр ямар ч гэсэн тусламж үзүүлэх гэж байгаа гэдгээ заавал нүүднээс нь хийх хэрэгтэй. Өмнөөс нь аж. Тэгээд дараа нь яах вэ гэхээр хажууд шаар зогсон. Хажууд шаар зогсон. Хөлөө ингээд тул зогсон юм шүү дээ. Тул зогсоод гараа ингэж байна. Ингэж явах юм шүү дээ. Ийм байдалтай. Тэгээс ингэ барьчихгүй нэ тийм. Ингэж байна. Тэгээ энэ угсан гараараа аюултай дээр нь ингэ дарах хэрэгтэй. Ингэ. Тэгээ энэ нүнийхээ хятадж байгаа амьсгалыг бол таруулж яах нь татах хэрэгтэй байх. Ингэ татах хэрэгтэй. А ингэ зогссон байвал яах нь? Өөр айгуу дарагдаад унчих нь шүү дээ. Айгуу нөөд нь ухаан алдчихж хараа тэгээд доороос нь гарч чадахгүй юм шүү дээ. Тэгэхээр яах нь хажид чи ардсан нэ. За тэгээд хөвтэй байдал за ухаан алдаад унчих шиг. Тэгвэл саяныхаа байдлаас ингээд болгуулаад хэвтүүлчих юм шүү дээ. Хэвтүүлснийхаа дараа яах вэ? Шийчин дээр нь аюулханаас нь амьслын дагуулаар түлхэж болно. А амд байгаа зүйлийг бол яг энэ наан байгаа авч болохыг л авна. Болмоор ч юм да гэсэн зүйлийг бол олно. Тэгвэл улам цааш итгэждэг. За тэгээ амьслын замыг чөлөөлөх үндсэн ажиллагаа бол толгой гидийдэх хэрэгтэй. Толгой гидийдгээд эрүү өргөхийг бол амьслын зам чөлөөлөх. Ийм юм биш. Толгойг гидийдгээд эрүүгийн өргөхийг амьслын зам чөлөөлөх. Хүүхдэд амьслын замыг чөлөөлөхдөө толгойн гидийдгээд эрүүг нь өргөж болох уу? Хүүхдэд яг л амьслын зам нь огнхон байдаг чинь гидийдэх хаагдчихдаг. Тэгэхээр хүүхдэд бол ийм дундаж байрлал руу яг л ийм дундаж байрлал байх хэрэгтэй. Тэгжэл бүр няра байдаг тийм. Нярад аягүй бол дагцны яваад том байдаг ш тоошоо. Тэгэхээр бүр энд нь яг нь ивэс хийж. Хатан доор нь ивэс хийчих юм ш. Ингэж амьсан зам чөлөөд үзсэн. Энийг бол няра дундаж байрлал гэдэг. За толгой хэдийд амьслын зам чөлөөтэй ашиглуулах нь ингэж. Энэ хийж яаж юм? Зүгээр хэм байрлаж байгаа хил бол унтсан байж байгаа. Амьслын зам хаалттай байж тийм. Толгойг гидийгээд эрүүгийн өргөхөөр амьслын зам чөлөөлж чинь. Энэ тохиолдолд бид нь амьсгалах боломжтой байна. Энэ үйлдэлийг хийгээгүйгээр амьсгал өгч болохгүй байх нь шүү дээ. Ямар тохиолдолд энэ үйлдэлийг хийхгүйгээр амьсгал өгч болохгүй. За хоёр гараараас саяны шиг ингэж өргөж болох юм шүү дээ. Амыг ангаалгаж болно. Ирүүний өнцгөөс түлхэж байгаа байдал энэ юу онгоолохгүй, цонхоо онгоолохгүй хавсч юм. Зүгээр. Ирүүний өнцгөөс түлхэж болно гэж. За соруулга хэрэглэж салтыг соруулж болно. Мөн хил дарагч гэж яддаг юм. Заримдаа амьсгал өгч болохгүй. Энэ амьсгал өгч болохгүй тохиолдолд хил дарагч хийх хэрэгтэй.
жил дарагчийг байлгах хэрэгтэй. Энэ яаж юм гэхээр түрүүчийн зураг дээр бол ингэж байлгах нь шүү дээ. Ингээ байлчих юм. Тэгэхээр яах нь? Энэгээр агаар чөлөөтэй орох боломжтой болох нь. Нэгсэндээ ингээ байлчихна. Хэмжээг нь автаа ингээ авчирна. Амнаас нь хүртэл ингээ дагаад. За байрлуулахдаа за энэ хэмжээ авч байгаа байдал тийм. Байрлуулахдаа ингээ байрлуулчихна. За энэ одоо оруулахдаа яг үгүй ихтэй дээш нь харуулж оруулах юм шүү дээ. Дээш нь харуулж оруулаад тэгээ яах нь? Тагнаар дээш нь харуулж оруулчаад дараа нь эргүүлээ цааш үлдчих юм. Тэгэхээр энэ хийлээ дараад байлчих байгаа юм тийм. Хийлээ дараад ингэ байлчих юм аа. За энэ байрлуулж байгаа зураг нь дээш нь харуулж оруулаад эргүүлж байгаа юм тийм наашаа. Тэгээ ингэ байрлуулахаар ингэж байлгах нэ. Байлсан дараа байж байгаа. За хамар залбиурах гэж байдаг юм. Хамраар нь ороод тавьчихдаг гуурс байдаг. За амьсгалын зам чөлөөлөхөд ийм зүйлүүдийг хэрэглэдэг байх нэ. За дараа нь амьсгалууд амьсгалыг үнэлэх ёстой. Түрүү нөгөө харах сонсох мэдрэхээр үнэлэх юм. Тэгээ 2 удаа амьсгал өгөх ёстой. Амьсгал өгчөөд үр дүнг заавал харах ёстой шүү. Би энэ хүн ингээд амьсгал өглөө үлдээсэн бол уцаад нөгөө харах сонсох мэдрэхээр заавал шалгах юм байна шүү. Ани өгсөн амьсгал үр дүнтэй байна уу юу гэдэг. Амьсгал минутанд 6-аас 8 удаа байх ёстой. 8-аас олон байж болохгүй гэж түрүү яг болохгүй гэж тайлбарласан тийм. За хит амьсгалуудаас зайлсхий. Маш олон амбуугаар гэдэг юм маш олон амьсгалуудаас зайлсхий. Боломжгүй удаа амьсгал өгөхгүй байж болно гэсэн. Амбуугаар амьсгал өгөхдөө хагас авах хэрэгтэй. Тэгээс амбуугаар бүр ингээд авах байхгүй нь шүү дээ. Ингээд чанга авах байхгүй юм уу? Энийг яг нүхээр хагас авах гэж өгөх шүү. Одоо тань энэ амьсгалын замыг би чөлөөлөөгөө ингээд дараад яваад яах вэ? Бохгүй байна. Бохгүй байна тийм. Тэгвэл амьсгалын замыг одоо чөлөөллөө. Одоо яа чи чөлөөлж гэнэ үү? Амьсгалын зам чөлөөлөхгүй. Яаж вэ? Бохгүй байна тийм. Одоо чөлөөлж байна. Тийм чи амьсгал өгч болж байна. Тэгэхээр заавал амьсгалын зам чөлөөлөхгүйгээр амьсгал өгнө гэдэг нь боломжгүй. Тэгэхээр заавал чөлөөлөх хэрэгтэй шүү. Амаар амьсгалуулах гэж. За амаар амьсгалуудаа мөн адил амьсгалын замыг чөлөөлөх. Толгоогоо гидэлглээ эрүүгөө өргөлөө. Энэ гарыг ингээд бэхлээ тавьчихж байгаа юм дээр. Тэгээ хамрын чимэх нь. Хамрын чимэгчээ үнцгийн амьсгал аваад өгчөөд харах нь шүү заа. Тэгээс ингээд гидээчихгүй нэ тийм үү? Амьсгал өглөө одоо хараад байх нь. Чэйжлийнхаа буултыг үзэн чихэндээ бас сонсож мэдэрх юм байна. За шууд хүлцгээс зайлсхийгээд ийм амбуу цагдаагийнхан ч гэсэн ийм яг амбууны төрөл болсон ийм хөө карманы амбуунууд өгсөн байх юм шүү дээ. Тэгээд ингээд борохныхаа ачууд ээж явчихдаг зүгээр явчих. Энийг яг ингээд сэгсрээд энэ тэнийчгээр ингээ амныг байрлуулж байгаа амьсгал өгдөг. За энэ маскыг яаж хүчтэнд барих вэ гэдэг дараалтыг энэ дээр үзүүлсэн байна. Хүчтэнд маскыг барихдаа маскыг бол ингэж барьдаг юм нэг хүн. Ийм байдалтай. Маск. Маска ингэж байна. Тэгээд амьсгалын замаа ингэж чөлөөлөх юм шүү дээ. Ингэж байж байна. За хоёр хүн байвал маскыг ингэж байж байна. Ингэж байж. Ингүүд илүү зүгээр. Ингэж барих их гэсэн зүйл. Ингээ барихаар бас амын амгичээд байдаг. Тэгэхээр агаар урах газар бас амьсгал өгөх муу байна. Тийм учраас ингэж барих илүү бас зүгээр байх юм. Ингэж барих. Одоо ингэж барих юм шүү дээ. Ийм байх. Ингээ барих илүү зүгээр байна. За энэ амбууны төрлүүд байна. Нэг нь байж байгаа шүү байна. За амбууг бол ажиллаж гэнэ үгүй юу гэдгийг шалгахад бол элээр наач нэг л талдаа урсгалтай. Яг гарахтаа болохоор энүүгээр гарчихна шүү дээ. Энүүгээр орно, ийш орно. Яг гарахтаа энэ хавтаараа гарчдаг. Ийм нэг чиг урсгалтай юм хавтартай. Одоо ингэрэй чинь энэ амьсгал энэ шачих байгаад энэ битүү байх гэсэн үг. Ингээд дарсан чи шачигаа даваад энэ яах вэ?
Энэ хавхан өвдсөн байна гэж үзэх юм шүү дээ. За хамбуга ингээд шалгана. Маск нь энэ маск хийгчдэг юм маск байдаг. За энэ хоёр хүн өгч байгаа байх тийм. Ингэж амьсгал өгч болох юм. За дараагийнх нь дефибриллятор. За энэ гадна тохируулах дефибриллятор гэж байна. Энийг бол ер нь эмнэлгийн байгууллага заавал эмнэлгийн байгууллагын хэрэглэх ёсгүй. Энэ бол эмнэлгийн байгууллагын зориулсан зүйл биш. Энэ бол энгийн иргэдэд зориулсан. Энгийн хүмүүс зориулсан дефибриллятор. Зүрх зогсохдоо хоёр хэлбэрээр зогсдог. Ямар хэлбэрээр зогсдог вэ зүрх? Зүрх асистл буюу ашиглахгүй болоод нэг зогсдог. Нөгөөх нь жиргэлцэх буюу одоо булчингууд нь замраагүй агшаад цусаа нэг тал руугаа хөөж чадахгүй замраагүй булчингийн ширхэг болгон өөрөөхөө агшина шүү дээ. Ингээд жиргэлцээ. Энэ бол зүрх зогсолтын нэг хэлбэр. Нөгөөх нь ашиглахгүй болоод зогсчихдаг. Ийм хоёр янзын хэлбэр байдаг. Тэгвэл энэ зүрх зогсолтын бараг 60-аас 70% 75 ч гэж байдаг. 75% нь бараг зүрх жиргэлцэл байдлаар зогсдог. Энэ жиргэлцэл байдлаар зогсож байгаа тохиолдолд дефибрилляторыг цохиулах юм бол үр дүнтэй байдаг. Дефибрилляторыг цохиулж чадаагүй минут тутамдаа аймаг авах боломжийг 7-аас 10% авдаг гэж үздэг. Үүнийхээ бие байдлаас 7-аас 10%. Тийм учраас яаралтай тусламж нь байх ёстой хамгийн чухал зүйл юу болох вэ? Энэ ахна шүү дээ. 10 минутын дараа аюул бол 100% алдах юм шүү дээ. 10 минутын дараа бидний тэр хүнийг аймаг авах боломжийг 70% алдах юм шүү дээ. 70-аас 100% алдчих юм. Энийг хэрэглэж чадахгүй. Тэгэхээр энэ зүйлийг хэрэгцээтэй газар нь байрлуулъя гэдэг ингээ энгийн хүмүүс зориулаад гаргачихсан. Энэ өөрөө химээ мэдэрдэг. Тэгээ өөрөө ийм хим гараад ирэхэд өөрөө дуурайд цохиулаарай гэдэг. Цохиулаарай гэх нь хүмүүсээ холдуулж байгаа. Энэ тавчин дээр нь ачаар цохиулчихна. Тэгээ 2 минутын дараа дахиж өөрөө цэвэрлэгдээд химээ шалгаад өөрөө дахиад өгөхөөр нь холдуулж байгаа таардаг. Ийм үйл ажиллагаатай гадна тохируулахтай дефибриллятор байна. Тэгээ энийг бол томоохон хотоос сайдаа амралтын томоохон газруудад байрлуулж явах хэрэгтэй. Мэдээж тэр хүртэл тусламж хүрч чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэдэнд бол заавал байх хэрэгтэй гэж шалгаж яддаг юм. Нисэх онгоцны буудлын дээр онгоцны гарцууд байдаг тийм нэг 10-20 гарц яваа ч юм уу нэг дефибриллятор асаад гэрэл нь асаад байж байгаа танд барыг харсан баг тийм онгоцны буудлын дээр гэрэл нь анивчаад цэвэрлчихсэн. Ийм тэмдэглэгээтэй зүйл ингээд гэрэл нь асаад улаан цүнхтэйгээ байждаг онгоцны буудлын дээр. Тэгэхээр энэ зүйлийг бол тэгээ байрлуулчихдаг. Жишээ нь ихтлгүүр байна. Ихтлгүүрт бол дөрвөн давхрын худалдааны төвд бол заавал доотлолт нь харуул дээр нь нэг ийм автомат дефибриллятор байх ёстой гэж заачдаг. Тэр нь бол харуул хамгаалалтын ажилчид үйлчлэгч нар нь бүгдээрээ эзэмшсэн байх ёстой. Энэ бол мэрэгчлэтнүүдэд зориулсан, эмнэлгийн мэрэгчлэлтэнд зориулсан дефибриллятор биш байх нэ. За саяны бидний сул тусламжийн талаар ярьсан дараа ерөнхийдөө юм. Ерөнхийд нь бол бид нь ойлгосон юм. Эхлээд бол аюулын ёслол гэдэг юмыг зайлуулах юм байна. Байхгүй өөрөө өртчих гээд тийм. Имэд өртүүлчих гээд. Дараа нь болохоор хариултыг шалгах юм байна. Хариултыг шалгахдаа яадаг вэ? Ухаантай байна уу юу? Амьсгал байна уу юу гэдээ болох юм байна шүү. За тэгээд тусламж дуудах юм байна. 103-аа дуудах юм байна. Эсвэл хажуугийнхаа эмнэлгээс эмч нарыг дуудах юм байна. Хажуугийнхаа өрөөний хүнийг дуудах юм байна тийм ээ. Тусламж авах хүнийг дуудах юм байна. Тэгээд дараа нь зүрхэндээ массаж хийгээд амьсгалын замаа чөлөөлөөд амьсгалаа өгөөд боломжоор дефибриллятор цохиулах юм байна. За хэдий бол үргэлжлүүлэхгүй гэдэг бол ерөнхийдөө маргаантай асуудал байдаг. Ер нь бол хэдий бол үргэлжлүүлэх юм маргаантай. Энд ядар туйлда та ганцаараа ядар туйлж зогсоож болно гэж. Тэгээд зарим хүн ном дээр 30 минут орчим хий гэсэн тийм заавар байдаг л да. Гэхдээ магадгүй нэг залуу хүн цахилгаан цохиулаад унтсан байвал тэрийг 30 минут оролдоод за одоо боллоо гэж зогсоох боломж байдаг. Тэр гинтийн зүйл болцсон байна шүү дээ. Тэгэхээр тэрийг цаг оролцсон ч болно. Цаг 30 минут оролцсон ч болно. Тэгэхээр ахыг өвчтний төгсгөлийн шатны өвчтнийг бол бид бас заримдаа яг нэг 10-20 минут оролддог. Гэхдээ гэрийнхэнд нь өмнө сайн тайлбарлаад өгчвөл тэр хүний тэр зовоож явах бас шаардлага. Нэг талаас тэр хүнийг бол зовоож өгсөн. Массаж хийгээл дараад юм чинь. Тэгэхээр бас зөвшөөрлийг авчдаг. Би энэ амьдлуулах тусламж шаардлага болоход хийхгүй гэж арга гэрээсээ зөвшөөрлийг авчдаг. Тэгээ зөвхөн хөнгөлөх хэмждэг маягаар өвчгийг амдааж өгч байгаа. Тэгээд
нас орчдөг юм тохиолдол байна. За давшуулсан тусламж. Энийг нь товчхон ярьчих. За энэ дээр ерөнхийд нь бол давшуулсан тусламж зөвшөөрөх CABD гэдэг адилхан бас дараалал зааж байгаа сүлдүүд. Ихэд бол зөв цусны системийг дэмжихэд бол мэдээж энгийн мэргэжилтийн чинь судс авах хэрэгтэй. Судс нь бол болж игэл яах нь мөчтийн ойролцоо хэсэг байх хэрэгтэй. Биендээ ойрох хэсэг. Тохон дотор онхор байж болж байна. Гүрээний судс бол хамгийн сайхан бүрцгэж үздэг. Тэрээс ш зүрх рүү шууд яах нь хатгаад тариа идэг гэдэг үл ерөөсөө 2000 оноос хойш тийм зүйл ерөөсөө гараагүй. 2000 он болсон. Тэгэхээр зүрхэнд бол хатгаж гайд судараа тийм гэдэг бол тийм зүйл байхгүй байх нэ. Тэгэхээр оронд харин загт нь судас тавьчлаа. Хөлтөн шамаагүй судас тавьсан бол араас нь харин 20 мл наадар шахах хэрэгтэй. Эсвэл дуслаа урсгах хэрэгтэй гэсэн. Ингэх бол 10-20 секундын дотор цусны эргэлт нь имийг оруулаад ирдэг. 10-20 секундын дотор цусны эргэлтэнд оруулж чадчихад тэрийг заавал зүрх рүү атгах чиг шаардлага байна уу? Байхгүй. Тэгээ 10-20 секунд оруулаад ирсэн юм чинь массажаа сайн хийгээд 30% хангаж чадчих юм бол биеэр тараад энэ яг нь зүрх цусны систем нь өөрөөс ирэх боломжтой болно. Тэгжэл заримдаа харж байгаа хөлийнх нь үзүүрт ганц жижигхэн эмээх зүй тавьчаад тэгээд тэрүүгээр тариануудаа хийгээд байдаг тэр тус нь урсж байгаа хүн мэдэгдэхгүй. Араас нь тариа шахахгүй. Магадгүй тэр иймэрхүү тусламж үзүүлэх юм бол тэр хийсэн адреналин энэ хөлдөг өцөг шарил хатгалах газар очиж шээ. Тэгэхээр яг хөөөр араас нь заавал шингэн урсгах хэрэгтэй. За шингэн урсдаггүй гэхэд мөчийг өргөж бодох шүү дээ. Өргөө сэгсэх юм бол яг чивэний хатгалахтай шүү дээ, тийм. Доошоо биерүүг урсан. Тэгэхээр хийсэн наадын гар урчиг яах вэ? Сэгсэрч болно шүү дээ. Шингийн боломжгүй сэгсрэх юм бол 10-20 секундэд цус эргэлтэнд бүр орох нэ. За ерөнхийд нь амьслын замыг чөлөөлөх давшуулсан арга гэхээр бид ганцхан интфаз тавих гэдэг тийм үү? Энийг бол мэрэгжлийн схемийн эмч. За бүр хөгжсөн орнуудад эмнэлэг дотор бол инфлуенца тавиулах гэсэн ингээд заавал анестезиологийн эмчийг дуудаж тавьж. Мэс схемийн эмчийг тавьдаг. Одоо манайх эрчим дэмжлэгийн мэдээг үзүүлэх эмчүүд нэг л мэрэгжил байгаа шүү дээ. Тэгэхэд анестезиологийн эмчийг дуудаж ирж энийг солиулж байгаа юм. Схемийн эмч нь. За тэгвэл юун дээр яалтаа тусламж дээр бол инфлуенца тавих гэдэг бол маш их хугацаа зарсан туршлага шаардсан ажил. Тэгэхээр болж өгд инфлуенцаас жоохон зайс хийсэн байх. Юу энд ямар тусламжийг зүгээр гэж утсан гэхээр тэр дээр байж байгаа таринал маск байгаас энийг төмхийн хошуух гэдэг. Зайлсан байдал төмхөн дотор орж ирээд ингэ байлчих нь шүү дээ. Ингээ залгуурын хөндийн дотор хийчих нэ. Ингээ байлгуулчихдаг зүйл байдаг. За ийм хошууч чанаш ингээ хийдэг. Энийг одоо энэ хүүхдүүд байлгуулдаг гэхэд ам дотор нь оролдоо ингээ байлгуулчихаа залгуур дотор нь байгаа. Энэ жижиг үзүүр ба шүү дээ. Харж байна уу? Энэ үзүүр нь удаагийн тагч нь шүү дээ энэ дээр. Тэгээд энүүгээр нь амьсгал өгөхөөр ам бугаар амьсгал өгөхөөр яах вэ? Энүүгээр нь ингээ цагаан удаар нь ороод ах нэ. Энэ цагаан удаа чи энийг дэвтэж байгаа шүү дээ. Удаа удаа нэ. Тэгээд тэрүүгээр нэг амьсгал ороод ийм амархан хялбархан зүйл байдаг. Тэгээд тэр хамгийн дэвтэж болохоор бариултаа ууз бариултаа хатуу. Энэ бол уян байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бариултаа хатуу энэ түргэнж явдаг түргэний машинд явдаг нэг 1100 цагийн хичээл суучихсан тийм EMT гэдэг одоо парамедикүүд гэдэг юм. Дээд шатны парамедикүүд гэсэн. Тэр EMT-гүүд яг бүхэд саяны тэр хамгийн дээр байгаа ингэж тавьчаад тэр бариулна шүү дээ. Бариултын дээр нь дагчдаг. Толгой дээр. Тэгэхээр толгой нь гэлийг амьслын зам чөлөөлөх гэж байгаа. Ингээд чилээчээд ам бугаараа амьсгал өгдөг. Энэ нь илүү хялбарх тэдэс ямар нэгэн техник ур чадвар юм шаардахгүй юм шүү дээ. Сүүлийн үед бүр энэ IGL-үүд гэдэг юм supplement гэдэг өөр юм бас илүү боломжтой үнэтэй нэг удаа хэрэглэдэг зүйл болсон. Би 50 жил жахад бол дандаа тэр дээд фаст трашин тэр таринgal маск гэдэг юм хэрэглэдэг. Зүгээр нэг захын төрний машин явж байгаа залуучууд шүү дээ. Тэр чинь надад онцгой байдлын залуучууд байна. Тэр онцгой байдлын залуучууд энийг тавиад амьсгал өгөөд нэг нь массаж хийгээд ороод ирсэн. Тэгээд энийгээ бас амьслаа өгж байгаагаа үнэлцдэг. За би үнэлдэг болж байгаа талаар энэ дараа ярина.
За ерөнхийдөө зүрхийг хоёр янзаар зогсдог гэж түрүү хэлсэн тийм үү? Нэгдүгээрт нь болохоор жиргэлцээ зогсчдаг гэсэн тийм. Замбрааг ашаа зогсчдаг. Нөгөөт нь болохоор ашигтгүй болоод зогсчдаг гэсэн. За тэгвэл жиргэлцээ зогсож байгаа тохиолдолд болгон дефибриллятораар цохиулдаг. Жиргэлцэл байхгүй асист болсон тохиолдолд цохиулах боломжгүй байдаг дефибриллятор. Дефибриллятор хэрэггүй гэсэн. Энэ бол нэг зүрх зогсолтын 30% л байдаг. Нөгөөх нь бол 70% байна. За тэгээд нөгөө дефибриллятораар цохиулахад үр нөлөө өгдөг нөгөө жиргэлцэл зогсож байгаа зүрх зогсолтын үед гарах хэмжээ. Энэ жиргэлцэл хэрэгдэг юм юу гэхээр 2 минут тутам дефибриллятораар цохиулах хэрэгтэй. 3 минут тутам адреналин тарих хэрэгтэй гэж заасан. Адреналин тарих. Тэгээд дефибриллятораар 2 минут тутам цохиулаад 3 минут тутам адреналин тарих. Тэгээд яг нөгөө 30 удаа массаж хийгээд 2 удаа амьсгалаа өгöd авах шүү дээ. Энэ бол алгоритм жиргэлцэл зогссон, зүрх зогссон үед үзүүлэх тусламжийн алгоритм. Ийм хялбархан болгоцсон. Энэ 10 оны зөвлөмжийн яасан гэвэл юм хэрэглэхэд их хялбар болгоод байна. Хялбар болохоор хүмүүс сайн ашиглаж чаддаг, үр дүнтэй байдаг. Нас оролтыг бууруулж чаддаг. За тэгээд энэ бол ганцхан юм талаар. За 15-20 минут ингээд энэ цикл маань үргэлжлээд байна шүү дээ. 10-20 минут болоод үр дүн өгөхгүй кардуран гэдэг үгцийг 300 мг-аар хийж болно гэсэн. Үр дүн. Нөгөө жиргэлцэл үр дүн өгөхгүй. Энэ нь яг үгээр зүрхний цогцлын тоог яг цөөрөж өгнө байна шүү дээ. Нөгөө одоо ингээд жиргэлцээд байгаа зүйлүүдийг нэг яв болгож. Энийг заасан. Өөр юм бол заана. Тэгэхээр ганцхан адреналин гэдэг үл яг нь ангиуд тусламжийн ганцхан юм л байна шүү дээ. Адреналин. За дефибриллятор гэдэг бид түрүү ярьжсэн юм. Манай дээр бас дефибриллятор бас хоцроод байгаа манай улсын юм чинь. Одоо бол дандаа дефибрилляторыг бол ихэнх улсууд бол 2 паста дефибриллятор гэдэг юм хэрэглэдэг. Энэ 200 жоулаар цохиулдаг дефибриллятор. Одоо тэгэхэд манай ганцхан энэ ингээд тусламжаар ирсэн 360 жоулаар цохиулдаг монопаст дефибриллятор гэдэг юм уу? Тэгээд 360 цохиулдаг ерөөсөө техникүүд 200, 250, 300, 360 гэдэг цохиулдаг байсан өсгөж. Одоо бол ерөөсөө 360-аар цохиулах хэрэгтэй гэсэн. Монопастаа 360. Алдсан минут бүр 10% боломж алддаг. Тэгээд цохиулахаас өмнө заавал массаж схемүүд ажиллаа хийсэн байх хэрэгтэй. Ингэж заасан байна. За энд нэг схем байна. Энэ минут тутам 7-аас 10 амь амх боломжийг алдчихдаг. 7-аас 10 алдчихдаг. 10 минутын дараа түрүүний машин очих юм бол яах вэ? Арга төвг болсон байна шүү дээ. Амьд боломжгүй болсон байна. Тэгэхээр дефибриллятор бол их чухал. Саяны энэ дээр байсан дефибриллятор бол мэргэжлийн дефибриллятор юм бол их олон үйлдэлтэй. Дефибриллятор хийн кардиоваскулар зүрх нь их олон цогцлол савлаа зарим хүн даралтанд буучаад ороод ирдэг. Энэ үед синхроны кардиоваскулар тэгээ песингээ зүрх нь 30 цогцлоод байгаа хүнд гадна талаас нь яаралтай тусламжийн тасаг байж байгаа гадна талд нь 2 электрод альсан дээр нэг байж зүгээр ойчоод тэгээ яах нь цогцлын тоог нэмээд өгчдөг. Тэгэхээр яах нь зүрхийн бас ингээ ажилуулад байдаг. 70 удаа цогцлуудыг бол 70 удаа зүрхийн цогцлууд болох юм. Гихмит үйлдэлүүдийг хийдэг юм мэргэжлийн дефибриллятор гэсэн. Энэ дефибрилляторууд ялталсан бол хасаг болгонд байх хэрэгтэй. Тэгжэл би сая 2 дугаар төвчтөр хичээл зам гэж очихсан чинь за дефибриллятороо бэлдээ гэсэн чинь дефибриллятор байхгүй гэж. 2 дугаар төрхөд дефибриллятор. Тэгээд тийм аймаг амрах. Тэнд бол зөндөө хүн зүрхэн зогсож байгаа шүү дээ. Тэнд зөндөө харгаа олж байгаа. Тэгэхэд тэнд дефибриллятор. Аймгийн төв дээр очиход харгаа 4 нахалт нь 3 нахалт нь пөөд хүлээ авах дээр эсвэл сэхэн дээр ганцхан дефибриллятор гэдэг. Тэгээд тэрнийхээ дунд зөө. Яг өөх нь гүйцэд дефибриллятораа бариад ирдэг байхгүй. Барьж ирээ за цохиулъя гэхээр залгуур цэрийн талх болчихдог. Яг дахиад уртцчихдаа гүг юм шиг байна. Гэх мэтээр ингээд яг тоног төхөөрөмжийн яг зөв тоног төхөөрөмж нь бас байна. Түрүүний хүзүүний чиг гэсэн яалталсан чинь тэр бас байна. Яалталсан чинь тэр битгий бараг үүдний жижигт нэг ширхэг хүзүүний чиг байх нь шатан дээрээс салдраад унсан юм байвал үүдэн дээрээс үүдний харуул хүзүүний чиг зүгээд босгож эмгэг төгжих юм шиг хөлөхөөс өмнө.
За ингэхгүй. За дараа нь үл засрах юмуд. Яг фибрилятор үл засрах юмуд гэхээр ашигтгүй одоо зогсчихыг хэлдэг гэсэн тийм үү? Ашигтгүй одоо зогсож байгаа тохиолдлууд их цөөхөн тохиолддог. Гэхдээ дандаа ноцтой үр дагаврыг цаанаа дагуулчихдаг. Жишээ нь tension pneumotorx гэдэг чэйшний хөдөө дотор хий уралдаа зүрхийг шагчиж болно. Эсвэл киндэрүүгээ хэмжээний цус алдаад зүрх нь хоосорчиж болно. Энэ тохиолдлуудад яах вэ гэхээр дандаа ийм хэлбэрээр зүрх зогсдог байна. Эсвэл зүрх нь чиглэлдээ зогсчих болно. Хийх мэт. Эсвэл уушгины артерийн тромбемболи болоод одоо тархын холимэний тромбтой хүнгийн дараа дасгал хийгээд гүйсэлж яах вэ? Тромб бүүгээд ашиг бүүжих тохиолдол байна. Энэ тохиолдлуудад яг ийм асист байдлаар зогсдог байна. За энэний дараалт нь бүр хялбархан. Нөгөө амьд тусламжийн үзүүлэлтэд 3 минут тутам адреналин хийгээд болов. Атрофинийг бол хийхгүй. Техникүүд бол атрофи хийн гэж заасан байдаг гэсэн. Атрофины хийнэ. Одоо хүртэл атрофи хийгээд байна. Одоо хүртэл элчин дэмжлэгийн тасаг атрофинийг 17-20 онд хийсээр л байна. Тэгэхэд бид нь 10 он хийхэ болжоо гэдэг. Зөвхөн дэлхийн нийтээр мөрдөөд тэр хөгжилтэй бүх орн мөрдөөд байхад бидэд одоо бол 17 атрофи хийгээд 30 минут амьдлуулах тусламж үзүүлэхэд 30-аас 40 адреналин хэрэглээл байна. 30-аас 40 адреналин минут адреналин хэрэглээл. Тэгэхээр бидний нэгдсэн нэг тийм стандарттай болохгүй. Тэгээд дэлхийн нийтээр байдаг юм стандарттай болохгүй болчиход байгаа юм аа. Тэгэхээр атрофинийг бол зөвхөн 60-аас пульс нь 60-аас доош байгаад 60-аас доош байгаа пульс нь буюу тэр брадикардийн бол өөрөө шокийг дагуулдаг байна. Гипотони буюу дарах бууртыг дагуулдаг байвал хийгсэн. Хийхдээ 0.5-аар ахтад хийгээд яа гэсэн. Нэгсдээ 3 хандлал атрофи хэрэглэх хэрэгтэй биш. Тэгтгээд нь одоо 10 20 хүртэл хэрэглээд байгаа. За тэгээд гол шалтгаан бол зүрх зогсох шалтгааныг бол ерөнхийдөө 10 шалтгаан байна гэж үздэг байсан. Бас энэ жил бас хоёрыг аваад тавьчихсан. За 5H 5T-ийн шалтгаан байна гэж үздэг байсан. Одоо тэгсэн чинь 4H 4T-ийн шалтгаан байна гэж үзсэн. Энд яасан гэхээр хамгийн хинт нь гипоксиг оруулсан. Хүчит хүчийн дутаг амьсны замын бүгдлэл бол ингээд орж идэг. А дараагийнх нь болохоор шингээ алдалт. Энэ цус алдаж болно. Эсвэл гүйлгэц суулгаад шингэнэ алдчих болно. Зарим хүчнүүдийн үед бол 3 дахь зайруу шингээ алддаг. Инээс болоод үүсчихдэг. Ялангуяа панкреатитийн үед. Ийм шалтгаан бол илүү тохиолддог юм байна. Дараагийнх нь болохоор гипотерми. Гипотерми бол илүү аюул дагуулдаг гэж байна. Гипотерми нь өөрөө цус бүлгэлтийн алдагдлыг үүсгэж байдаг. Цус алдаж байгаа хүнд бол хаалгаан дээр 4 цаг 8 цаг ороход тэр хүнд гипотермид ороод орж байгаа. Хийж байгаа шингэнийг халаадаг тийм стандарт байна. Тэгээд дээрэс нь тэр хүүтэн усаар угаагаар хөвдгийг нь угаагаар нөгөө ноотын юм дээр 4 цаг 5 цаг үлдсэн гипотермидтэй болоод тэгээ хаалгааны төгсгөл болоод ирэхэд дандаа яг хим алдагдлыг өчөд. Хим алдагдлыг өчөд. Энэ гипотерми өөрөө хим алдагдлыг дагуулж байна. Хим алдагдлаасаа болоод зүрх зогсдог. Энэ бол хамгийн гол шалтгаан гэдэг энэ Америкийн зүрхний эмчний онцлог салсан зүйлээр гаргаад ирсэн байна. Тэгэхээр бас ингүүтэр яваа шалгалт хийлээ гэдэг өчтөө яг удаад цугт юм бэ. Танаа тэр халаадаг хүнчлэн байдаг юм уу? Одоо халаадаг гоц дэлгүүрээр хаас агууд байна шүү дээ. Хөдөө гадаа явахдаг хүн аваад халааж чинь. Ядтаа анхаан дээр юм халааж явах хэрэгтэй. Өвчнийг хочж байгаа хүнчлэн хүртэл ядтаа анхааны чи өмнөх өрөөнд хүнжил халаадаг, хүнжил гоц халаадаг жижигхэн хөргөчиг камер байх хэрэгтэй. Халаагч камер байх хэрэгтэй шиг юм. Ийм зүйлүүдийг бас үүдэн жижиг зүйлүүдийг анхаарах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд туслан эсвэл хотлайн гэдэг нэг туслан явж явах замдаа халаадаг халаагаар үүж болно. Туслан заримдаа хөргөчн дотор халаадаг хөргөчн дотор ингээд температур юм үзээд бүр ингээд амьдлах тусламжийн өрөөнд нь хөргөчн доторх туслууд нь яг тодорхой 37-8 градусын температурт ингээд халуунаараа бичдэг. Тэгээд тэрийг ингээд хөргөчийн тэмдэглэж яадаг туслыг халуун байлгаж авах нь шүү дээ. Тэгээд тэрийг байн ойлгон сольж хэрэглэж яадаг. Тиймэрхүү зохион байгуулалтаа харагдчих юм билээ. За дараа нь бол электролитийн халдагдлууд бол бас хим халдагдлыг дагуул зүрхийг зогсоох бас нэг гол шалтгаан болдог байна. За энэ бол тохиолддог зүйлүүдийн нэг. За дараагийнх нь 4T-ийн шалтгаан гэдэг. Зүрх чихэл өнгөцгөн хайцанд нь шингэн ураад зүрх нь дүүрэх зайг болоод зогсчих тохиолдол байдаг.
Шахалтад минут оргис гинти ямар нэгэн бүүл цэврүү байж байгаа уушгин дотор нь хагараад тэр нь хавтлагтай байгаад зүрхээс шахаад чийжнийхээ нэг хүн тал руу голтын хэрэгтүүдийг шахчих тохиолдол хордлого байдаг. Тэгээд тромбозын хүндрэлүүд байдаг. Ер нь яалтаа тусламжийн систем ямар хөө хэмжээнд хөгжиж байна гэдгийг бол шалгадаг зүйл бол энэ тромбозын хүндрэлүүд уушгины артерийн тромбоэмболи байж болно. Зүрхний титэн цуцсны тромб байна. Одоо бидний инфаркт гэдэг тийм зүрхний шигдээс байна. Тэгжэл тархины шигдээсүүд байна эсвэл. Энэ бол яалтаа тусламжийн систем энд хэр хөгжсөн бэ? Хэдэн цагийн дотор хүнээ зөөж авчижээ хэдэн цагийн дотор эмнэлэг доторх үйлчлэгээр бий болсон юм бэ гэдгийг үзүүлдэг зүйл бол энэ өвчин байгаа. Сайн хэрэгч. Ер нь яалтаа тусламж хэрэглэдэг юм бол би түрүү юу гэж ярьлаа. Зөвхөн адреналин байсан тийм үү? Адреналин байна. За энэ вазапресин гэдэг энэ бол хэрэглэгддэг юм аа. Манад байдгүй. Энэ бол зөвхөн эндогены адреналины үйлчлэгээтэй удаан хугацаанд үйлчлдэг адреналин байна. За түрүү би кардроны талаар ярьсан тийм үү? 300 мг кардрон хийнэ гэж. За энэ бол байж болно. Атропиныг бол ер нь амьдлах тусламжинд хэрэглэдэггүй байх нэ. Анхаарсан тийм. Зөвхөн брадикардийн үед хэрэглэх юм гэж заасан болохоос зүрх зогссон үед атропин хэрэглэхгүй. За тэгээ адреналиныг түрүүн биднээс нөгөө стандарт байхгүйгээс бид нь яаж чинь минут тутам хийсээр хагаад заримдаа 30 минут үзүүлэхэд 30 адреналин 40 адреналин хэрэглэх гэдэг бидний стандартгүй байгааг шинжиж шүү дээ. Тэгэхээр тийм юм хэрэглэдэг. Энэ бол 2005 онд энийг үзсэн. Ураас 5 минутанд хийх ёстой. За энэ өндөр том байгаас юм. Одоо энэ хүний зүрх нь ахиу босчиж 2 мг адреналин ичээ гэж болохгүй нах нь шүү дээ. Нэгийг л хийх нь. Өндөр тунгаар хийгээд олон дахин давтаад байхад яаж юм мэдрэлийн сэргэлтэнд муугаар нөлөөлдөг. Эмнэлгийн нас оролт болон оргоногийн доог нэмэгдүүлдэг хандлагатай байна гэсэн юм судалгаа гарсан. Тэгэхээр адреналиныг бол яг тэр хугацаанд нь давтах хэрэгтэй гэдэг. За атропиныг бол би түрүү ярьсан тийм ээ. Сэхэн амьдлуулах ажиллагааны үед бол хэрэглэхгүй. Зөвхөн брадикардийн үед хэрэглэнэ. Хэрэглэхдээ 3 мг бүтлэл хэрэглэнэ. Тэрнээс илүү хэрэглэхгүй. За соодын усмыг зүрх зогссон өндөөд хэрэглээд. Гэхдээ сод маань өөрөө задрахаараа натрий СО2 болоод задарчдаг. Энэ нь бас өөрөө цусны осмос байдлыг нэмэгдүүлдэг. Нөгөө нэг гемоглобинтэй нөгөө СО2 нэгдчихдэг, өөрчлөлт үүсгдэг. Хигмент юм зүйл байдаг учраас их нь удаан хугацаанд схемдэл ажиллагаа хийж байгаа тохиолдолд 30 минут, 20 минутаас дээш хийж байгаа тохиолдолд хүн өөрөө суур хүчтэй байдалтай байгаа тохиолдолд хийж болох юм а гэж заасан. За кац холорид гэдэг тийм. Кац холоридыг бол зөвхөн шууд атаад кац холорид хийсэн гэд манай нэг юмч дөнгөж саяхан штэ. Түрүүчл орж ирж ирсэн. Тэгвэл кац холоридыг бүр туйлын эсрэг заалтайгээс схемдүүлэх ажиллагаанаас хасчихсан. Сайдын төшөө дотор схемдүүлэх ажиллагааны багцсан дотор нь кац холорид явж ийн гэж тэгээд. Тэгэхээр кац холорид гэдэг юм бол тэнд байхгүй. Тэгээ ирээд нөгөөдгөө шалгахаар ядаггүй. Кац холорид байх ёстой шүү дээ энэ дотор ч. Хил барьдаг юм байх ёстой шүү дээ. Хил барьдаг юм бол бараг тийм 90 оноос хойш хил баригч гэдэг юм бол бараг байхгүй болсон шүү дээ. Тэгээ хил байх ёстой тэр тушаал дотор байлаа гэх. Тэгээд нэхэд. Тэгэхээр энэ нэг зөвлөмжийн дагуу явахгүй болохоор ийм энийг нэг шаардахгүй байна шүү дээ. Туйлын эсрэг залттай. Зүрх агшилтынхаа үед зогсдог. Цус сэргэлтийг мууддаг, эсийн өвчлийг бий болгодог учраас дахин сэргэлтэнд нь нуугаар нөлөөлдгөө гэж үздэг байна. За кардроныг бол би түрүү ярьсан. Тэсвэртэй фибрилляц гаргах юм бол хийж болно гэж. За энийг болчих. Ер нь магнезиум бол харин байж байна. Магнезиум. Магнезиум дутагдлаас үүдэлтэй зүрх зогсолт гэж байдаг. Энийг энэ дотоод спойл аритми гэж байдаг. Хим хэлбэрийн жиргэлцэл болоод зүрх зогсож байна. Энэ үед 2 грамм магнезиум хийж сэргэнэ гэдэг. Тэгэхээр ийм хэлбэрийн юм байдаг учраас ягтаа сүмжийн зүгэн дотор нь харин нэг ампул адреналин, нэг ампул магнезиум бод байж болно. За тэгээд бас нэг их чухал зүйлийг заасан нь болохоор энэ капнограф гэдэг юм юм. Капномик. Төсөлийн СО2-ыг хэмждэг зүйл. Энүүгээр ер нь үйлчээ гэж заасан байна. Энүүгээр ер нь зүрх сэргсэн юм уу үгүй юу? Чи массажаа хэр хийж гэдгийг энүүгээр үнэлье гэж. Түрүү би энэ ларингал маскын талаар ярьсан тийм үү? Fast stretching гэдэг ийм имийг нэвтрүүлчихэд их зүгээр. Тэгэхдээ энийхэн дээр энэ ларингал маскыг хийчихдээ. Энэ
капнагараа хийчих угилчдаг. Тэгээд энэгээр наамбуугаар өгчээд өгөөд ороод ирдэг. Ингээд массажаа үнэлээд амьсгалаа үнэлээд ирдэг. Яаж үнэлдэг юм бэ гэхээр энэ маань хүн амьсгалахаар яадаг вэ? Хүчил зэрэг шиг шингээд тийм CO2-ыг гадагшлуулна. Тэгвэл цус эргэлт байгаа тохиолдол болгоно бодисын солилцоноос гарсан нөгөө CO2-ыг чи аваад ирдэг. Тэгээд цус эргэлт нь сэргэгцэн бол яг нь CO2 ялгарч идэг. Массаж хийхгүй амьсгал өгөөд CO2 ялгах нь уу? Ялгахгүй байна шүү дээ. Массаж хийж ижил CO2-ыг авчирдаг. Тэгэхээр яг нь хүн амьд байгаагийн шинж нь бол CO2 ялгарх юм а гэж байна. Тэгэхээр амьд байгаагаа үнэлэх нь монитор хараад тэр машин дотор тэр түжигж байгаа машин дотор монитор хараад тэрний жиргэлзээнийг харж хахад энэ капнометрээр үнэлжээ. Энэ илүү үр дүнтэй байна гэж. За тэгээ энэ бол яг нь амьсгал гарлтын үед ингэж өндөр мөрийг гарч ирэх нь шүү дээ CO2. Гарлтын мөрийг хэмжээд авалтын үед ингэж багасаа өшдөг зүйл байна. Ийм янзын энэ бол өнгө илтгэжтэй үе нэг удаа хийгддэг капнометр. Эний дээр нь хийчих нь шүү дээ. Энийхээ дээр. Тэгээ амьсгал өгөхөр яг нь гарах үед нь өнгө нь хуураад байдаг. Өнгө илтгэжтэй. А энэ болохоор мөрийгээр үзүүлдэг капнометр. Тэр мөрийгээр үзүүлдэг капнометрийг холбочоод ороод ирсэн. За энийг яадгийг гэхээр за энэ бол мэдээж энэ амьсгал маань цагаан мөнгөрсөн хотоогоор ороод уушгинд ороод байна уу, ходоодонд ороод байна уу гэдгийг ялгардаг. Ходоодонд орсон бол яах вэ? Ходоодонд CO2 ялгахгүй юм чи хэмжихгүй шүү дээ, тийм. Тэгэхээр ходоод нь буруу амьсгал өгөөд байна гэдгийг нэгдүгээрт үзэж болдог. А хоёрдугаар чээл шахалтын үр дүн хэмжиждэг. Чээл шахалтын үр дүн болон зүрх судасны систем сэргэснийг үздэг. За энэ дээр харж ирүү буй таа. За энэ юм чи амьдуудах тусламж хийгээд эхлэх юм бол одоо би зүрх судасны зүрхний хэрэглэлтийг массаж хийх үед 30% л хангана гэсэн чинь цусны хэрэглэлт тийм. 30% хангаж байгаа тохиолдолд энэ 20 см усны багны хэмжээний мөнгө усны багны хэмжээний даалгавар CO2 ялгарч байна. Энэ массаж зөв хийж юм гэж байна. А тэгжээд массаж хийжсэн чи гинбил энэ 30-аас 40 болчих юм бол энэ хүний зүрх судасны ажиллагаа сэргийлээ гэж үздэг. За одоо энэ дээр хаач. Энэ массаж хийхээр 20 байгаа шүү дээ зүрхэнд нь. За зүрхний ажиллагаа сэргийлэх яаж вэ? 5 литр цусаар чахаад ирэхээр 36 удаа нэмэгдчихэв. Ингэж энийгээ шалгана. Тэгэхээр энэ дээр нэг юм нэг ларингал масктай амбутаа энийхээ хажуудаар нэг капнометр холбогдчихсныг удасчил юм байна шүү хажууданд тавьсан. Тэгээд ингээ хараад амьсгалаа өгөөд идэг. Тэгээ яг үгүй амьсгал чинь зүв байна гэж нэгтгэв. Хоёрдугаар энэ массаж хийж байгаа хүнийг чи массажа буруу хийгээд байна. Яг л энэ 20 хүрэхгүй шүү дээ тийм үү? Массажа буруу хийгээд байна гэдэг. За одоо зогсоо 40 болчлоо. Зүрх чинь сэргчлээ гэдэг. Ийм энгийн зүйл ахнаа. Энийг бол илүү их чухалчилж өгсөн. Энийг хэрэглэх ёстой гэж 10 он заасан. За тэгээд амьдлын дараах тусламж гэдэг юмыг бас анхаарахгүй орхичдаг. Нэг зүр зогссон юм чи дахиад зүр зогсохыг үгүйсэхгүй шүү дээ. Асуудалтай байгаа. Тэгэхээр зүр зогсоод бид нь тархиа хамгаалах гэж байгаа. Тэгэхээр хөргөл бас их зүгээр гэж үздэг. Хоёрдугаар тэтгэн цусны хомслын шинж буюу зүрхнийхээ цус хомслын шинжийг илрүүлэх хэрэгтэй. Гуравдугаар энэ олон эртний гэмтлийн эрсдлийг бууруулах хэрэгтэй гэж үздэг. Олон эртний дутагдал үүсчлээ гэдэг өвчтөнд дэгдэг шүү дээ. Энэ хяналтаасаа хийж чадахгүй байгаатай л холбоотой зүйл. Ихэвчлэн хяналтаасаа хийж чадахгүй. Эрчим дэмжлэгээний тасаг гэдэг тийм мундаг байдаг зүйл биш. Эрчим дэмжлэгээний тасагч юу хямдгүй гэхээр ерөөсөө хэвийн үзүүлэлтүүдийн хэвийн хэмжээнд байлгахыг л хямдаг. Энийг маш сайн хянж чаддаг. Жишээ нь артерийн дунд дарлтыг би 65-аас дээш байлгаад хүчил төвшин сатурацийг 92-аас дээш байлгаад төвийн дарлтаа 8-аас 12 байлгаад шээсний гацаа 0.5 мл кг цаг байхаар ингээ байж чадах юм бол. Шинэ 60 эртөө цаг 30 мл шээс ялгаруулахаар хэмжээд би цус эргэлтээ бариад чадах юм бол уушгины гэмтэл үүсэхгүй нэ. Нөгөө арц гэдэг юм үүсэхгүй нэ. Тархины хаван үүсэхгүй нэ. Ухаан санаа нь нуудахгүй нэ. Хоёрдугаар бөөрийн дутагдал үүсэхгүй нэ. Чи та нар уур хийлгэж байгаа, тусал хийлгэж байгаад Ирак зүгцэн гэлээ. Тэгээ Ирак зүгөө даралтанд буугаад бөөрийн дутагдалд орсон гэлээ гэдэг үстэй тий. Тэгэхээр тэр яаж юм гэхээр би дунд дарлтыг 65 барьж чадаагүйгээс болоод хямд сул байгаад ердийн тасаг байгаад энэ 65-аас доош байснаас болоод нөгөө хилчинтэй цуссан хангамж авч яадаг гоцоо байдаг тий ууш юуны бөөрийн гоцоонд чинь эргэн шимэгдэж явагддаг шүү дээ тэн дээр. Тэгтэл эргэн шимэгдэж явж байгаа тэр хинээрхтэй хэсэг чи яадаг вөхөд цусаар дутагдаад үхчихдэг, некроз болчдөг. Ингээд төв болоо некроз болоод бөөрийн дутагдал үүсчихдэг. Тэгэхээр энэ үйлдэлтүүдэд хэвийн хэмжээнд барьж чадахгүй байх юм бол яах нь вэ?
олон эрхний дутагдал, олон хүнгийн дутагдлууд гараад ахна шүү дээ. Биелгийн дутагдал, бөөрийн дутагдал, тэгээ яг нь амьсгалын дутагдал, тархины хаван буюу одоо шокийн үүдэлтэй энцефалопатич патич үүсдэг юм уу? Ингээд үүсээд ахна шүү дээ. Ухаан санаа самуухаас үүсдэг үүсээд ахна. Тэгэхээр ийм үзүүлэлтүүдэд дараа ч гэсэн хийм байдаг байхад бас анхаарах хэрэгтэй гэж. Энэ бол насралтыг их өндөр хуваар бууруулж чадсан реверсийн судалгаа гэдэг юм судалгаа байдаг. Энэ судалгаа орж үзэж болно. За биний саяны ярьсан юм бол энэ дахна шүү дээ. Ерөөсөө суур тусламж дээр үндэслэгдэх нь адреналина хэрэглэх нь бол юм байна. Гэхдээ 3 минут дотор хэрэглэх юм байна. Зүрхийн дефибрилляторыг цохиулбал 2 минут дотор цохиулах хэрэгтэй байна гэж. За энэ ангилал тусламжийн гинжи ихээ гэж энэ яалтаа тусламжид өөрт нь илүү шаардлагатай зүйл байдаг. Зүрх зогсолтыг ихт илрүү тусламж дуудах. А энэ илрүүлэлт тэгээд тэрнийхэн тусламж үзүүлэх нь бол одоо нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн асуудал гэж. Эрүүл мэндийн боловсролоо чиглэсэн асуудал болчтой. Жишээ нь одоо ийм боршуурууд гаргаж, одоо ангилал тусламжийн боршуурууд гаргаж 10 жилийн өдрүүд хичээл заах. Энд хэд одоо эмнэлэг дотор хадсан байна. Эмнэлэг ер нь бол зүрх зогсолтын 50% нь эмнэлэг дотор зогсдог. Эмнэлэг зогсдог. Зүрх зогсолт 50% нь гадна байждаг. Тэгэх 50% нь гадна зүрх зогсож байгаа өвчтний нас оролтыг Монголд хийсэн судалгаагаар чинь гэрийн нас оролт 85%-тэй гэж гарсан байдаг тийм. Тийм судалгаа гарсан байсан шүү дээ. Тэгэхээр бид нас тодорхой хэмжээгээр тэр гадна зогсоод насараад байгаа нас оролтыг тодорхой хэмжээгээр бидний эмнэлэгтэй ажилчид тусламж үзүүлж чадахгүй байна л гэсэн. За тэгээд амьдлах лавшруулсан тусламж дараах тусламж гэж үздэг байна. За тэгээд яалтаа тусламжийн үнэтэй хамгийн гол хоёр зүйлүүд нөгөө тромбозын хүндрэлүүд гэсэн шүү дээ. Тэгвэл титул цусны тромбозын хүндрэл энэ ерөөсөө яалтаа тусламжийн дасаг инфарктын шинж илрээд аваад ирсэн бол 30 минутын дотор цус эргэлтийг сэргээх хэмжлэгээ буюу реваскулизац хэмжлэгээ буюу тэр бүглэлсэн цуцын торон байлуулах хэмжлэгээ гэдэг юм уу эсвэл болон дилатац хийгээд хилдэг юм уу? Эсвэл тэмд нь стейт тавих хэрэгтэй 30 минутын дотор. Тэгэх юм бол магадгүй маргааш нь тэр хүн босоод яваад ажиллаа хийнэ. 40 настай хүн инфаркт. Одоо инфаркт сүүлийн үед бас их залуужаад байгаа шүү дээ. 30 настай, 40 настай хүмүүс надад ирээд байна. Тэгжэл 30 40-тэй нөхдүүд насаараа хөлн авнаад амьсгалаад зүрх судасны дасгийн нэг хойд нутагтан гэж яриад байдаг манай зүрх судасны дасгийнхын тэр ирэл хөвтөл 15 оноо дахиад үрээд ирдэг. 15 гитэ оноо дахиад үрээд ирдэг гэсэн хойд нутагтан шиг тийм амьдралтай болох нь шүү дээ. Тэнд ямар ч хөдөлмөрийн чадваргүй болчихно гэсэн. Химний хэдэн 30 минутанд хийж чаддаг болчих юм бол энэ хүн маргааш өглөө нөгөөдөр нь шууд ажилдаа яваад ажиллаа хийж байна. Ямар ч асуудал байна. Хөдөлмөрийн бүтээмжийн өвдөж гисэн илүү хөдөлмөр байна. Дараагийн тахны зочмог шигдээс энэ дээр бол нэвтрүүлэг бүрийн нийгмийн эрүүл мэндийн бодлого бас их чухал bijдэг. Энэ дээр. Тахны зочмог шигдээсийг илрүүлдэг талаар бас нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн тийм бас юм сурчлагын утсууд байх хэрэгтэй. Хэрв магадгүй охин яваад ирсэн чи аав нь хилний эдрээд байж болно шүү дээ. Энэ аав уучаа юу да. Унт унтуудсан чи тахны шигдээс болцсон байж болно шүү. Тэгэхээр хэрв хүн хил ам нь эдрээд ах юм бол тийм ни аль гараа өргөж чадахгүй босоод явахдаа гуйваад ах юм бол энэ хүн шигдээс ихний шинж илэрлээгээд тусламж үзүүлэх хэрэгтэй. Энэ ихнийдрүүдэд эмнэлэг бүрдлэг эмнэлэг доторх нь нийлээд тэр торон хайлуулах эмчилгээг хийх нь нийлээд өөрөө 3 цагийн дотор багтах хэрэгтэй. 3 цагийн дотор багтах юм бол бидний 50-70 хүн үр дүн өгч чадна гэж үздэг. Энэ 3 цагт багтахгүй бол шаардлага байхгүй гэж үздэг. Ийм учраас нөгөө яралтай тусламж байна. Аль болох хурдан үнэ зөөж ирэх хэрэгтэй, авчрах хэрэгтэй гэдэг. Тэгээд яралтай тусламжийн эсгүүд нь хоорондоо холбоотой юм шүү дээ. Энэ илрүүлэлт хэллээ эндээс уцтаад энэ гуйаад ах шиг байна хилний эдэрлэг хөрөгчөн дээр бүр ингээд юу ингэ тавьсан биш наа. Хил эдрэх юм бол гараа өргөж чадахгүй нүүрнийх нь нэг нугаас нь тэнийх юм бол тийм шүлсэн гоожих юм бол тийм явдаа гойх юм бол та 911 дуудаарай. Тэгээд ингэ бичсэн бичдэг. Тэгэхээр нөгөө чинь тийм шинж гарах юм бол яг нь илрүүлэлт энийг илрүүлээ дуудах юм байна. Дуудангууд энэ яг үгүй эмнэлгээ байшаа тодорхойлоод эмнэлгээ тодорхойлдог. Энэ эмнэлэг рүү очино. Тэгэхээр хамгийн ойрхон төлөвний машин аваад хамгийн богино хугацаанд ирдэг. 10-аас 15 минут 5-аас 10 минутанд хүрдэг. Тэгээд иргэд нь яралтай тусламжийн басны үйлчлэлээр зарлцсан байдаг. Тийм хүн ирж байна. Тэгэнгүүт тэр
Нэг ангиографийнхаа өрөө мөрөг онгоолгоод бэлдээ те хүнтэй байсан бол очруудын хойш дуудаад зогсоогоод ингээд яаралтай байлаа бэлдээ эмчилгээ ихэд бэлэн болоод зогсчих. Гадна талд нь харуул хамгаалтын ажилтнанд гараад замаа зохицуулаад барайд бүгдийг ингээд зогсоочих нь шүү дээ. Машинаа зогсоогоод хаалга онгоолгоод туслах ажилтнууд каталкаар дүүрж явчих чирээд. Тэгээд яв дунд нь эмчин үүдэн дээрээс бүртгээл аваад үзээ. Тэгээ шаардлагатай гэж үзвэл энэ мөн байна гэдгийг эмчин тодорхойлох юм. Шууд ангиограф руу аваад авчихдаг. Иймэрхүү бэлтгэлтэй. Тэгэхээр энэ бол яаралтай тусламж, амьд тусламж багаар бас хийгдэх ёстой зүйлээ гэдэг юм харах хэрэгтэй. Ерөнхийдөө зүрхний шигдээс өвчний 3-1 нь эмгэгт ирэхээс өмнө юм асуудаг. Тэгэхээр бид нь божигол 3-2-т нь бас тусламж үзүүлэх юм. Олдох шалтгаан нь ч гэдэг гинт зүрх хөсөлтийн. За энэ шинэ гарсан зааврууд ерөнхийдөө юм байж. Саяны ярьсан шинэ гарсан зааврууд 32 хязгаар байгаа 100-аас 120 байх хэрэгтэй. Шахалтын гүн нь илүү сайн байх хэрэгтэй. Дараалт нь CABD болцсон байна. За иймэрхүү байдалтай. Яхна. За анафилакси шокын талаар. За За ингээд нэг хүн юмд хашил өгдөг шүү дээ. Хашил өгөхөр хамгийн түрүүнд за анафилаксийн талаар товчгоо ярьчих. Анафилакси шок өгөхөр хашил өгөхөр хамгийн түрүүнд хүн юу хийдэг вүлээ? Гемдрол хийн гэдэг тийм. Гемдрол хий. Тэгээд дараа нь гармо хий гэдэг тийм. Тэгвэл хамгийн түрүүнд авах ёстой зүйл бол хашилд бол хамгийн түрүүнд авах ёстой зүйл бол юу гэхээр энэ адреналин байдаг юм. Адреналин. Энэ болохоор нөгөө мөхлөг эсүүдийн ядуулж байгаа гистаминыг зогсоочдөг. Тэгээд ийм зүйлүүдийг дарж идэг. Тэгэхээр булчинд гүн тарих юм байна. За тэгээ бус тусламж нь адилхан. За ерөнхийдөө хасагт яваад шууд яалтаа тусламж үзүүлэх гэхээр Гүүгээд очиход юу байдаг гэхээр хасагт нь юу ч вэ? Эмчин, совлогч нь ар гэртэйгээ цуг өвчтнийхээ орыг тойрог гүйчихдээ. Одоо яг юм чи харин одоо яана гэдэг тийм гомдол ирсэн шүү дээ тийм. Тэр гүйчихдээ ингэ тойрог гүйчихдээ. Тэгэхээр зарим нь бол массаж хийж байгаа тэрний зөв буруу ч хамаагүй тийм. Тэгэхээр зарим нь бол массаж хийж байгаа зарим нь аам буугүй юм чи тэгээ хараад зогсчихдаг. Тэгэхээр манай энэ хасагт болгондоо ийм яалтаа гэсэн чи ийж бүрдэл гэж гисэн. Ийж бүрдэл дотор нь ерөөсөө эдгээр 10 зүйл байна. Энэ 10 зүйл байна. Энэ 10 зүйл дотор бол яг л яалтаа гэсэн зүйлүүд шаардлагатай зүйл байна. Аамлаг масктайгаа байж байгаа. Тэр хил дарагч хэрэглэнсэндээ хил дарагч байж байгаа 5 ширхэг адреналин байж байгаа 3 ширхэг атрофин байж байгаа 3 ампул атрофин байж байгаа. Тэгээд юу вэ гэхээр энэ чинь шипризер их юм чинь 2 шиприз байж байгаа. Мэдээж араас нь тусал болсгол сайн гэсэн шүү дээ. Тэгэхээр системтэй тусал нь байж байгаа. Тэгээд яг үгээр очихоор ингэдэг. Тусалдаа яваад системэндээ явчихдаг совлогч нь. Тэгээд хурж за судсаа ороо гэх тэгэхээр спиртөө хүнээ явуулдаг. Спиртөө хүнээ очиж яад ингээд хараа хийх гэдэг. Хийх гэсэн чинь нөгөө судсаа бэлхэх хэрэгтэй болоод байна. Тэгэхээр шатныхаа лентэнд явчихдаг. Шатны лентэ очиж яад наах гэхээр яадаг гэхээр шүү дээ. Наах гэхээр нөөд нь урагддаггүй. Тэгээ урагдахгүй болохоор ингээд зулгаадаг. Зулгаагаа болохгүй болохоор шүдээрээ заримдаа ингээд хазчихдаг. Тэгээ нөөд нь урагдахгүй даав юм нэг л буруу зулгаа урагдахгүй шүү дээ. Тэгэхээр гүгээд явдаг. Харин өөрөө дахиад хайч болж ирж байна. Ингэжэл нөгөө 5 минутын туслах чинь юм тэр баг хурцлтөө орно. Гэрээс нь өвчнийг аваад эмгэх түрүү хугацаа өгчтэй. Эмгэх юм өөр бас. Тийм болохоор энэ сайжруулахын тулд яасан гэхээр яг юм спирттэй шаргийн ингээд бэлтээ. Энэ нь шууд ураа шууд наа тийм. Ураад наа. Энэ шатныхын лентийн нэг дор гэж хийчихсэн. Тэгээд ерөөсөө олон юм хийчихээ яалтаа тусламжийн үед төөрөл хэлдэг учраас цөөхөө ийм зүйлүүдийн яг энэ хэрэгтэй зүйлүүдийг хийгээд болоо. Тэрнээс ш инфляцийн дөрөв өндөр хийгээд хэрэггүй байна шүү дээ. Тэгээд энэ зааврыг хийчихсэн юм. Тэгээ яах вэ? Ингээд ил тавь. Ил нэмлэгд очиход нөгөө амбуч аав гэхээр өрхийн эмгүүдээр яваад нэг судалгаагаа явуулсан чинь
Нөгөө ахлах суулгч очиж цайндаа явчихсан. Тэгэхээр энийг бүр ингээ ил тавиа. Тоолжээ. Ингээ тоолгоных нь хуудсыг хүртэл хийж өгөөд зааврыг хийгээд ингээд бэлдээ тавьчихсан. Тэгэхээр хүн гин зүрхэн зогслоо ухаалтаа унчлаа гэхэд энийгээ бариад хүүгээд очихно шүү дээ. Тэгээ хамгийн ихнийхэн тусламжуудыг өөрсдөө заасан хичээлийн дагуу үзүүлэх хэрэгтэй. Түрүү жил манайх бүх ажилчдаа сургалж явуулсан. Энэ жил бол дахиад бүгдээрээ авъя гэдэг байгаа гэж санал тавьсан. Одоо хойд гарчаа дахиад явуулах гэж байна. Энд чинь 2 жил тутам ингээд зөвшөөртөл нь явуулж явахгүй. Бас зөвшөөрөхгүй байх нэ. За нэг иймэрхүү ах шивтэй. За тэгээд нөгөө түрүү 3 минут тутам адреналин хийх ёстой гэдэг жисэн шүү дээ. 3 минут тутам адреналин хийх ёстой, 2 минут тутам дефибриллятор зохиолох ёстой гэсэн шүү дээ. Тэрийг бүрдүүлсэн юм чеклист байна. Энийг бас эмгэгүүдээр хэрэгжүүлэх хэрэгтэй биш үү? Яас ингээд 3 минут болоод 3 минут болоод нэг яах вэ? Адреналин тэмдэглэх юм шүү дээ. 2 минут болоод нэгийг тэмдэглэх юм. Тэгээд энийхэн дээл дээр яах вэ? Энийхэн дээл дээр энэ пульс нь ийм пульс. Одоо асист л байна. АС гэж бичих юм шүү дээ. Фибрилляц ингээд П үсэг тавьчих юм шүү дээ. Гих мэтэр жиргэлзлээ бичих чинь асист болчлоо гэд цохилгоо болчих. Гих мэтэр бүх энэ дээр ингээд тэмдэглээ явчихад энэ бийл болох. Нэгс нь чек хийдэг лист шиг болгоод ингээд өгсөн. Энийг бол бас хэрэгжиж хийж байгаа. Энэ бол нэг зүгээр юм шиг. Тэгвэл бас хянгаж амар. За анхаарал тавьсан байх.